Яагаад залуу хүнд үе солилцсонд нь харамсаад байна уу гэхэлэр тэр чинь дараа дахиад хагалгаанд орох магадлал нь өндөр болчихж байгаа. Одоо олон жил жолоо барьсан, насаараа жолоо барьсан хүмүүсийг харах юм бол тохон тэнийхгүй л явж байгаа. Би бол хүн өөртөө хайртай байх ёстой л гэж бодсон. Спортоор хичээлдэгч бай, хичээлдэггүйч бай. Заавал сонголтын дасгал хийж хөвшөөрэй гэж зөвлөд. Үений өвчнөөс 100% ангижруулна гэдэл тос мосч байж байгаа шиг. Тийм үлгэрийн юм бол байхгүй. Хэрвээ үнэхээр үений илэгдлийг 100% илгээгээд илааршуулцдаг ч байдаг юм уу? Тийм тос бүтээгдэхүүн байвал одоо бид нар өнөөдөр энд үе шил гаргалгыг суухгүй байхгүй. Тэгээд тэр тоснууд дээр нэгдсэн байдаг юм. Pain relief гэвчсэн байдаг. Үе солих мэс засал бол Монгол улсад бол харьцангуй хямд хийгддэг. Монголд байгаа бүх эмнэлэг эмчнэр одоо яг энэ хагалгыг бол яг стандартын дагуу хийж байгаа. Стандарт зөрчиж байгаа. Сайн байцгаана уу? Доктор Грандмед подкаст эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаартаа доктор төгөлдрийг урьж оролцуулж байна. Төгөлдөр эмч та өөрийнхөө тухай танилцуулаач. За сайн байцгаана уу? Грандмед эмнэлгийн яс үеийн мэсцлийн засгийн эмч төгөлдөр байна. Та бүхэнд одоо энэ өдрийн мэндийг хүргье. Төгөлдөр эмч яагаад эмч болохоор шийдсэн бэ? Бас аль сургуулийг төгсөв? Хичнээн жил суруу та энэ талаараа ерөнхий танилцуулаач. За хамгийн анх бол Англи улсад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр коллежид сурж агаад тэгээд анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуульд ирж ороод 2015 онд сургуулаа төгссөн. Анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийг төгссөн гэсэн үг тийм. Тэгээд дараа нь гэмтэл цогцыг судлалын үндэсний төв дээр гэмтлийн мэргэжил дэвшлүүлэх гэмтлийн мэсцлийн мэргэжил дэвшлүүлэх сургалтанд суугаад тэгээд тэнд 2-3 жил байж агаад тэгээд Грандмед эмнэлэгт хамгийн анхны ажлын гараагаа эхэлсэн. Тэгвэл та яагаад яг энэ гэмтлийн мэсцлийн эмч мэргэжлийг сонгох болов? Тэгээ уул нь бол нийгмийн эрүүл мэндээр сурж байсан юм биш үү хамгийн анх? Тийм. Тэр нь бол яг зүгээр Англи улсад яг эрүүл мэндийн салбартай холбоотой хамт сурах боломжтой байсан чиглэл нь тэр байсан. Ер нь бол гол зорилго нь бол тэндээ уг нь бол анагаахт орё гэж уг нь төлөвлөж байна. Анханаас ийм шалгах зорилготой. Тийм байсан. Тэгээд тэнцэнэ сурах боломжгүй болоод тэгээ Монголд ирээд анагаахт орсон баг. За ягаад гэмтлийн эмч болсон бэ гэх юм бол энэ айгүй энгийн талтай ер нь бол угаасаа эмч болно гэж шийдсэн байсан. Тэгээ энэ дундаас яг юуны одоо нарийн мэргэжлэр сурах бай гэдэг нь 4-р курстэй ч үлээ шийдсэн юм аа. Тэгээд хамгийн гоё юм нь юу харагдсан гэхээр гэмтлийн мэс засал бол хүн өвдөж зовж орж ирээд тэгээд одоо шаардлагатай тусламж үйлчилгээг аваад эргээд эмнэлгээс одоо хөл дээр гიშгээд гараа явдаг нь одоо хамгийн гоё санагдсан юм. Айгу түргэн хугацаанд одоо эмчилгээнийхээ үр дүнг харах боломжтой. Тэгэхээр одоо нэг юм хийлээ. Тэгээд үр дүнг айгу богино хугацаанд хараад тэрнээс айгу хурам авдаг байхгүй. Тэгэхээр тийм учраас яг энэ гэмтлийн мэсцлийг сонгосон. Төгөлдөр эмч хамгийн анхны үйлчлүүлэгч нь ямар хүн байсан бэ? Одоо санахгүй байна дөө. Тэгвэл эсвэл хамгийн мартагддаггүй үйлчлүүлэгч нь ямар хүн байсан бэ? За хамгийн ихний мэс засал хийжсэн л хүн юм болоо да. Залуу шилбэ угалцсан байсан. Тэгээд яг өөрөө гартаж мэс заслаа хийжсэн. Тэр хүнийг л мартдаггүй шүү дээ. Хамгийн анх хийжсэн. Тийм бүр яг өөрөө операторлаад гартаад хийжсэн. Тэгээд гэмтлийн яг энэ одоо мэс засалт дотроо та яг айл хэсэг рүү илүү мэрэгшиж одоо ажиллаж байгаа вэ? Ер нь бол голцоо доод мөчтийн л хаалгаг. Доод мөчөд гэхээр юу аах вэ? Түнх, өвдөг, шагаа. Түнх, өвдөг, шагаа. Ер нь энэ нөгөө өвдөгний яг энэ үе солиулах өвдөгний чагтаа холбоос эдгээр дээр залуучуудын одоо залуу нас одоо өвчлөл илүү залуу болоод байна уу та гэсэн юм хандлага ажиглагдаад байгаа энэ тал дээр. Би бол эсрэг бодолтой байдаг. Тийм үү. Тий. Тэр чагтаа холбоосч байдаг юм уу? Эсвэл үений зөөлөн эдийн гэмтлүүд их дийлэнх нь бол гэмтлийн шалтгаантай байдаг. 100-ны бараг 80-90%. За тэгэнгუთ энэ мэдээж нөгөө хөдөлгөөний өндөр идэвхтэй үе чинь залуу хүмүүс л байгаа шүү дээ. Тэгэхээр голцоо залуу хүмүүс л гэмтэн гэсэн үг. Түүнээс биш нэг 60 гарцсан хүмүүс ч одоо тэгэл учиргүй сагс тоглоод гүгээд байхгүй шүү дээ. Тэгж хөлөө бол гэмтээхгүй. Гэмтлийн шалтгаантай ер нь бол өвдөгний чагтаа холбоосоо дээр тасрах.
Тийм тэр чинь хамгийн гол шалтгаан байхгүй юу? Спортын гэмтэл гэдэгт л орчиж байгаа. Хөвчлөө одоо спортоор хичээлдэг хүмүүс мэрэгжлийн тамирчид аягүй их гэмтдэг байхгүй юу? Тамирчдаас гадна залуучуудын дунд яг энэ 30-аас дээш насныхны дунд яг энэ чагтаа холбоосон гэхэд одоо миний эргэн тойронд хэдий дүн байна л да. Яг ямар шалтгаанаар эдгээр ингээ яг мэдээж огцон мачаал авж гин гэл ерөн шалтгаан нь яг хөвчлээ юу байдаг вэ? За яг мэдээж одоо гимтэл гэдэг чинь хүн гимтэл авчий гэж авахгүй шүү дээ тийм ээ. Мэдээж одоо янз бүрийн контакт янз бүрийн шалтгаанаас болж байгаа болов. Дийлэнх одоо мэрэгжлийн бус хүмүүс бас айгүй их гимтэйгээд идэг шалтгаан юу юм гэхэлэр өмнө авж байгаагүй тэр ачаал огцом авах нь одоо бас гол шалтгаан болоод байгаа юм болов уу гэж би харддаг. Булчингийн хөгжил сул байдаг ч үгүй юм эсвэл шөрмөс холбоосуудыг хөшөнгө байдаг те одоо хөдөлгөөний дутагдaltaй ер нь өдөр тутамдаа одоо ингээл нэг офисын ажил хийдэг ч байдаг юм уу те хөдөлгөөн багтай байдаг хүмүүс гинт одоо нэг байгууллагын тэмцээн болдог ч байдаг юм эсвэл одоо найз нөхдөдөө нэг заалаа тоглох ч байдаг юм уу те гинт өндөр огцон ачаал авчихар бас энэ гимтлийн суурь шалтгаан болоод байгаа юм болов уу гэж бас харддаг шүү дээ. Энэ дээр ер нь энэ суугаа ажил эрхэлж байгаа хүмүүс гэдэг дотор ер нь энэ суугаа ажил эрхэлж байгаа хүмүүс хөдөлгөөний багтай жишээ нь офис ажилтан байна, жолооч байна. За ер нь л бид нар бас ихэнх цагийг сууж өнгөрөөж штэ. Энэ дээр ер нь яг ямар хүчний эрсдлүүд илүү их нэмэгддэг юм бэ? За офисын ажил дээр бол яг олон улсын тоо судалгаа хараад байхад 50-аас дээш хувь нь ерөнхийдөө үе мөч болоод хүзүү нурууны зовёр хэлдэг. Энэ өвчлөл нь арай илүү тохиолддог гэсэн үг нас аргалцахгүйгээр тийм ээ. Бусад энэ хувьд нь бол энэ зүрх судас, мэдрэл, сэтгэл зүйн одоо иймэрхүү асуудлууд зовёрууд бас гарч ирэх магадлал байгаа. Гэтэ дийлэнх хүн 50-аас дээш хэрэг чинь бараг 53-аас 58% нэсэн байгаа. Хоёр хүн тутмын нэг нь хүзүү нуруу тэгээд дээр нь үе мөч. Тийм гэсэн үг. Тэр нь жишээ нь ямар зовёруудаас анхыг хэлэх үү? Чинь би бас офисын өөрөө ажил эрхэлдэг учраас надад айгу сонирхолтой байна л да. Тэр нь нөгөө суурь шалтгаан нь юу юм гэхээр нөгөө олон цагаар суудаг, тийм ээ, хөдөлгөөнгүй суудаг, нэг байрлалд маш удаанаар ажиллаа хийдэг, тийм ээ. Дээрээс нь ширээс хандлын нөгөө буруу байрлалууд бас байж байгаа. Хэд намхан ширээ, хэд өндөр ширээ. Эсвэл бол бас нөгөө компьютерийн дэлгэцийг бас дээш нь доош нь байрлуулсан байдаг ч байдаг юм уу, тийм ээ. Тэр чинь бас уг нь яг нөгөө нэг стандарт байдаг юм шиг байгаа юм. Ингээд цэг суугаад дэлгэц нь яг нүднийх нь хараатай жацуу байдаг ч гэдэг юм уу, тийм ээ. За тэгээд одоо сандал нь ямар хүн өндөртэй байдаг ч гэдэг юм. Тэгээд яг тийм нэг зөв суух одоо тийм зохицуулт уг нь байдаг юм шиг байгаа юм. Тэгээд тэр нь одоо ихэнх газар мөрдөгддөг юм уу, мөрдөгддөг юм уу те. Тэрнтэй л холбоотой байна. Таныг ажиллаж байхад ер нь хамгийн харамсалтай тохиолдол одоо таны хүчтэн дундаас за ямар харамсалтай юм бэ энэ залуу ч юм уу, ямар харамсалтай юм бэ энэ эмэгтэй гэж бодож исэн тийм тохиолдол байдгүй хаалгаа хийж хахад байдаг. Залуугаараа үе солиулж байгаа хүмүүс байна. За одоо жишээлбэл 20 эдтэд 18 төдөөч байдаг юм уу те. Эсвэл нэг 20-30 насны хооронд тодорхой хэмжээнд спортын гимтэл аваад нөгөө холбоос шумаа гимтээсэн хүмүүс байдаг. Үе солихоос аргагүй болсон тий. Тэгээд тэрэн дээрээ тухайн үед арга хэмжээ авахлаагүй явцсан байдаг. Тий. Тэгэн гутаа нөгөөтг чинь нөгөө үе маань холбоос шүрмсэн гимтээд ирэхээр яг үгээр докторгүй болчдөг. Тэгээд нөгөө үе хөндөгдөө л яваад идэх байхгүй. Тэгэхээр цаашлаад нөгөө дамжраад ирэхээр яг үгээр үений илэгдэл үүсгээд эхэлдэг. Тэгээд эцсийн шатанд орохоор бид нар тэрэн дээр үе солихоосоор аргагүй болчдөг байхгүй. Тийм ээ. Тэгэхээр яг нь харамсалтай юм нь тийм залуугаараа одоо өөрийнхөө үеийг хиймэлмөр солиулж гин гэдэг чинь хамгийн харамсалтай юм байхгүй юу ер нь бол тийм. Нэг үе солиод хэдийн хугацаанд одоо насан туршдаа дахиж үеийн хаалганд орохгүй эсвэл тодорхой хугацаатай байдгүй үе солих чинь. Хугацаатай. Ямар хугацаатай ах вэ? Энэ нь олон улсад бол дунджаар хуучин бол нэг дунджаар 10 жил орчим явна гэж үздэг. Дундчилж ярьж байгаа шүү дээ тийм ээ. Одоо бол нэг 15 жил орчим ер нь яваад байгаа мó гэж хараад байгаа. Тэгэхээр чи 20 дутаа солиулвал 35 дутаа солиулна. Тэгээ дахиад ингээд 4-5 удаа хаалганд орох хэрэгтэй байна шүү дээ. Тэр чинь хэрвээ нэг солиод дахиж сольдгүй байсан бол одоо тэгээ насан туршийн болцсон байх юм бол солиол биш тийм ээ. Яагаад залуу хүнд үе солилцсонд нь харамсаад байна уу гэхэлэр тэр чинь дараа дахиад хаалганд орох магадлал нь илүү өндөр болчихж байгаа байхгүй. Тэгэхээр 15 жил яваад одоо 30-таад юм уу 35-таад үе солиулчлаа гэхэд ядчил 50-55-таад дахиад үе солих хаалганд орж таарна. Тэгээд 65-70-таад дахиад орж таарна гэсэн. Ингээд тэр үе солих хаалга гэдэг юм чинь бас тийм амар зүйл биш. Яг бидний манай энэ гэмтлийн салбарын хувьд бол хамгийн том хаалгануудын нэг. Одоо
хүний бүхэл бүтэн нэг хэсгийг аваад оронд нь ингээ хиймэл юм суулгаж шүү дээ тийм ээ. Нэг хэсгийг ингээ тэр чигтэн сольчиж байгаа гэсэн үг. Айгуу том хагалгаа байхгүй. Тэгээд энийг давтан солих үед яадаг вэ гэхлээр нэгдүгээрт хүндээ их хэцүү байдаг. Хүндээ хэцүү. Мэдээж тэр хагалгааны айдас, өвдөлт, зовир тийм ээ. Тэгээд тэр хөл чинь анх байснаас одоо хөдөлгөөний яг тэр анхных шиг болж хизээч сэрэхгүй шүү дээ. Мис засал эмчилгээ бол хизээч асуудлыг 100% шийддэг байхгүй. Бүр болохоо болцсон юмыг байж болох хамгийн сайн түвшинд нь шийдгийг л хичээдэг эмчилгээ. Мис засал бол хамгийн сүүлийн эцсийн одоо зогсоол гэсэн үг. Тийм одоо бүр ингээ үйл ажиллагаа алдагдаад болохоо болоод хүн явж чадхаа болоод ингээд ирэхэд бид нар зовирын арилгаад ядчил тэр амьдралын чанарын жоохон дээшлүүлэх зорилгоор л хийж байгаа эмчилгээ байхгүй. Түүнээс буцаад яг анхных шиг болгодог тийм мис засал эмчилгээ гэж хизээч байхгүй. Ягаад тэгэхээр хүний бие чинь машин техник биш. Машины дугуйг солиод одоо баталгаа өгöd явуулчих болно шүү дээ, тэ. Шинэ дугуй тавиад явуулчих болно. Яг анхны үйлдвэрийнх шиг тэ. А хүн гэдэг юм чинь мах яс тэ эд эсэс бүрдэж байгаа зүйл болохоор тэгээд яг тэр үйлдвэр юм шиг хийж чадах боломжгүй. Түнхний үе солих дээр насны хувьд ямар ах вэ? Ер нь түнхний үе солих мис засал яг өвдөгний үеийг бодох юм бол арай жоохон бага байдаг. Түнхний үений илэгдэл бол яг бага тохиолддог. Гэхдээ бас тийм ховор зүйл бол биш. Нийтлэг байдаг. Гэхдээ өвдгийг бодох юм бол арай жоохон бага. Түнхэн дээр зүгээр голцоо яадаг гэхээр настай хүмүүс айгүй их гэмтэж орж ирдэг байхгүй. Халтарч ундаг. Тэгээд орноосоо хальт ингээд орон дээр ингээд суугч байгаа хальт суучдаг шүү дээ, тий. Тэгээд доошоо ундаг. Тэгээд нөгөө цас мөс ороод анхны цас мөс орохоор халтарч ундаг, тий. Тэгээд нөгөө дунд чүмэг өмнө маань толгой нь хугарчдаг байхгүй. Тэгэхээр тэрийг нөгөө солихосоор аргагүй болдог гэсэн. Тэгээд бас яс хэрэгжилт байсан байж таарах нь тий. Тэр нь ингээд мэдээж насжилт явагдах тусам яс хэрэгжилт нэмэгдэн тэрний илүү тухайн хүний хэврэг болгож байгаа тий. Тийм. Тэгээд тэрэн дээр нөгөө нэг суурь шалтгаанууд мань ороод ирэхээр аюу амархан. Энд дээр гормоны гаралтай өөрчлөлт залуучуудын донд байх уу? Залуучууд за энэ юм байдаг. Түнхний дунд чүмэгний толгой гэж одоо нэг юм бүр их юм байгаа шүү дээ тийм ээ. Сүүжний тогоо гэдэг юм дээр сууж түнхний үеийг үсгэж. За тэгэнгүүт тэр толгойг ингээд дотроос нь хайлуулдаг өвчин байдаг. Буюу дунд чүмэгний толгойг тижээлгүй болчихж байна гэсэн үг. Тижээлгүй. Тэгэхээр нэг гэсэндээ тэн дээр ирж байгаа нөгөө цусал ингээл баг ирээд байна л гэсэн үг байхгүй. Тэрийг баг ирүүлээд байгаа шалтгаан нь юу юм гэхээр сахарын өвчин байж. Архины зөксгүй хэрэглээ байж. Арх их уудаг. Байнга одоо алкогол нь хэрэглээд ич гэдэг юм уу те. Давхар гэмтлийн шалтгаан байж байгаа. Их бага хэмжээгээр дөргөлт авдаг. Одоо том тэрэг барьдаг хүмүүс чинь өндөр машинаас дандаа өсөрч бууд суудаг те. За дээрээс нь нэг байрлалд айгүй удаан сууж машин барьдаг. Энэ бол нөгөө нэг тэр тухайн хэсэгт ирж байгаа цусан хангамжийг багасгах шалтгаан болчихж байгаа юм байна. За дээрээс нь гормоны гаралтай эм тариа удаан хугацаагаар хэрэглэх нь тэр одоо хэсгийн цусан хангамжийг алдагдуулахтаа сүрэг. Тэгэл энэ олон шалтгаануудын улмаас тэр толгоон дээр ирээд байгаа тижэл нь багасчаар дотроосоо хайлаад үхчээд эхэлдэг байхгүй. Энэ бол ерөөсөө бас л иргэшгүй өөрчлөлт. Иргэшгүй. Буюу буцаад анхных шиг болж зээч чадахгүй. Тэгэхээр солино л гэсэн үг тийм. Тэгээд тэрийг болохоос нь болохгүйг нь хүртэл яв гэдэг байхгүй. Өвдөлтийн л бидний зүгээс өвдөлт намдаа чадна. Тэгээд тэр чинь сүүлдээ бидний эмчилгээнд өвдөлт намтгаа болчдөг. Тэгэхээр нь өвдөлт намдахгүй бол яг хөө тэр хүн чинь явж чадхаа болоод эхэлнэ шүү дээ. Тэгэхээр тэр хүнийг явуулдаг болох гэж хагалгаа хийдэг байхгүй. Солино гэсэн. Жишээ нь манай ээжийн хувьд байна л та олон жил нэг гормоны гаралтай харшлын юм тари айгүй хэрэгэлсэн. Тэрнээсээ болоод түнхний үе ингээ хайлцсан. Тэгээ одоо нэг түнхээ солилцсан. Одоо нөгөө тал нь өвдөд байгаа. Тэгээ хэр хугацаанд юу н гүрийж явах вэ? Би бол ингээ өвдөж байгааг нь хараад ээжигээ хайрлаад одоо хоёул хагалгаанд орох юм биш үү л гэл. Ээж болохоор жоохон гүрийяа л гэдэг байгаа байхгүй. Яг мэдээч хагалгааг тэр хүн өөрөө биеэрээ туулах учраас жоохон хашраад байгаа. Энэ тохиолдолд юу н бүр эцсийн мөч хүртлэл гүрийх ёстой юу эсвэл наанан сольжвол тухайн хүний амьдралын чанарт илүү сайн болох уу? Хагалгааг бол ингэдэг юм. Амьдралд нь хэр одоо тэр зовир хэр их нөлөөлөд байна уу гэдгээс хамаарна. Ер нь бол тэр бол амь насанд тулцсан асуудал биш учраас эмч шийдвэр гаргахгүй. Одоо шууд солиул гэж хэлэх байхгүй. Өвчтөө өөрөө л шийдвэр гаргах нь шүү дээ. Өвчтөө өөрөө шийдвэр гаргана. Бид нар яг хөөхөр зүгээр л зөвлөн. Ер нь болцсон юм биш үү те? Одоо тэр бүх юм асуу шүү дээ. Та ер нь өдөрт хэдэн километр газар алхаж чадчихна. Хэдэн метр газар алхаж чадчихна. Ийшээ ойрхон 300 метрийн цаанаагаа дэлгүүрлүү явж чадчихна уу? Нэг автобусны буудлын газар яваад автобусандаа суучих чадчихна уу? Тийм ээ?
За 3 4 давхар байшинд амьдэрдэг үл дээшээ шатаар гарч чадчихээн үү? Шатаараа буугаад гэрээсээ гараад нэг чөлөөтэй салхилчиж чадчихээн үү? Гэт тийм ээ. Энэ хүн энэ үйлдэлүүдээ хийж чадахгүй байвал тэр хүн хүсэж байгаа юмдаа явж чадахгүй байх гэсэн үг байхгүй. Хүсэж байгаа юмдаа явж чадахгүй. Хүсэж байгаа юмдаа явж чадахгүй хүн яах вэ? Бухимдэн штэ. Стресстэй ч эхэлнэ. Тийм ээ. Бухимдэн, уурлна, стресстэй. Тэгээд нөгөө явдал багасаад ирэхээр хөдөлгөөн багасч байгаа учраас бодисын солилцоо даашрна. Тэгээ нөгөө дотор эрхтнүүд нуудаад эхэлдэг байхгүй. Тэгэхээр хүн инхээр юу гэсэн үг вэ? Нөгөө амьдралын чанар гэдэг юм чинь буураад байна л гэсэн. Яг тийм юм байна. Жишээ нь манай ээж жишээ нь нөгөө явхаасаа өвдгөөсөө хашраад хөдөлгөөн нэлээ хоригдоод байгаа юм шиг надад санагдаж байгаа байхгүй. Хуучин ингээл манад айгу зүгээр ирдэг гэсэн бол одоо бол танах руу явах хэцүү. Очоод илүү хэцүү байна гэдэг ч юм уу. Очихыг хүсээд байдаг. Хүсээд байдаг. Уул нь ирдэг байсан. Тэгсэн чинь одоо илүү бага хөдөлгөөн хийдэг болсон. Эсвэл гэрээсээ илүү бага гардаг болсон юм шиг санагдчих. Хэрвээ ийм тохиолдолд бол заавал дахиад эмчтэрээ очиж үнэлгээ хийх шаардлагатай. Тийм үзүүлээд нөгөө нэг үений маань байдал хэрд орцсон байна. Тэрийгэ шалгуулна. Тэгээ бид нар чи ярилцсан шүү дээ. За танд одоо өвдөлт хэр их амьдрал чинь нөлөөлөд байна вэ? Та одоо хэр хол газар явж байна? Өвчин намдах юм ямар давтамжтай хэрэгжилж байна те? Сүүл рүүгээ бүр өвчин намдах юмны хамааралтай болчдөг, зохисгүй хэрэглээтэй болдог. Нөгөө гадуур гарахтаа л нэгийг уудаг гэд хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тэр чинь сүүл рүүгээ хоёр давхарлаж уудаг болдог. Сүүл рүүгээ 3 4-өөр нь давхарлаад өглөө орой өдрөгөө уудаг болчдөг байхгүй. Тэгэхээр энэ үед ер нь бол за энэ хүний амьдралын чанар буурсан байна. Өвчин намдах юмны зохисгүй хэрэглээтэй болсон байна те. За ер нь хагалгаа хэлэх болцсон байх шүү. Та энэс илүү гүрийгээд хэрэггүй гэж зөвлөдөг. Одоо шинэ өвчин намдах ийм тогтмол хэрэглэгч эргээд нөгөө хотоодны шаарлаа үүсэх, хотоодны үйл ажиллагаа хямрах гэл тий. Давхар айгүй олон төрлийн бас ийм өвчлөлийн суурь болж өгдөг. Тэгнь. Тэгэл хөдөлгөөн багасаад ирэхээр нөгөө түрэн бодисын солилцоодаас шүү дээ. Тэгэл жин нэмэгддэг байхгүй. Хоолны дэглэн бариад идэг жингээ хасч чадахгүй. Хөдөлгөөн багтаа байгаад байгаа юм чи яах юм бэ? Тэгэл ингээл бүх юмны чи суур ингээл эхэлдэг байхгүй. Тэгэл нөгөө амьдрал нь улам дордоод байна л гэсэн үг. Амьдралын чанар улам буураад байна. Өдөр тутам хийдэг юм хийж чадхаа болоод байна. Тэр үед нь бид нар мэс цаас лэмжлэгээ зөвлөдөг. Хүн бол хийлэх хэсгээ өөрөө шийднэ. Өөрөө шийднэ. За нэрэл надад хэцүү байна да. За тэгвэл орё доо. Түрүүн таны нөгөө төлдөр хэмжээ хэлжсэн санаанд донд нөгөө том машины жолооч нар гэдэг тэр айгүйх өсөрч буудаг учраас түнхэндээ ирж байгаа ачаал нэмэгдээд түнх болон өдний үн дээр ирж байгаа ачаал нэмэгдэж байна. Тэр талаар та жоохон дэлгэрүүлж ярил. Том машины жолооч нар айгүйх ирж үзүүлдэг юм. Тэгээ би зүгээр өнөөдрийг хүртэл үтсэн тэр хүмүүс дундаа ингээд дүгнэлт хийгээд байхаар нэгдүгээр асуудал нь тохоо байдаг байхгүй. Өдөр чинь ингэж явсаар байгаа тохоо ингээд тэнийх болцсон бит. Тэнийх өөрөө ч тэрийг мэддэггүй бас зарим нь. Бүр тэнэлгэж үзег байх. Нэрээ тэнийхээ болцсон байж тээ гэдэг байхгүй. Өдөр чинь ингэж явсаар байгаад гар нь ингээд ийм болцсон байт. Одоо олон жил жолоо барьсан, насаараа жолоо барьсан хүмүүсийг харах юм бол тохон тэнийхгүй л явчих. Тэр ерөөсөө л нэг байрлалд удаан суусны л уршиг байхгүй. Тийм байна. Тийм ээ. За тэгээ хоёрдугаарт яах вэ гэхээр нөгөө сууга байрлалд маш олон цагаар машин барьдаг. Тэгээ өндөр машинаас өсөрж бууд суудаг. Тэгээд хөлөө гэмтээдэг. За давхар нөгөө төрөний хилдэг, дунд чүмөгний толгой дотроос хайлдаг гэдэг чинь шүү дээ. Үхчихэлдэг. Тийм юм бас мерсээр нэлээд тохиолддог. Доошо цусан хангамж очихгүй нөө. Тийм, эргэлтэн багасчихж байгаа байхгүй доош. Удааныг барил цуугаад байгаа шүү дээ. 0 дээр удаан суухаар ингээд нэг хөл бадардаг шүү дээ. Тэрнтэй л адилхан байхгүй. Тэр чинь ингээд доошоогоо тижэл юм чинь багасаад байна л гэсэн үг, эргэлтэн баг байна л гэсэн үг. Би бол нөгөө машины жолооч нарын дунд бас юм нийтлэг байдаг гэж ерөөсө бодоогүй юм байна. Айгуу тийм миний хувьд бол айгуу шинэ. Тэгэхээр хэрвээ танаа гэрийнхний дунд жолооч байдаг бол удаан хугацаагаар машин барьдаг бол заавал нэг удаа шалгуулах хэрэгтэй юм байна тий. Тийм, ер нь өрчлөсөн сэргийлэх үзлэгт ороод ямар нэг зовөр байдаг бол заавал ирж үзүүлээд тий. Энд чинь ажил мэргэжлээ шалтгааллах өвчлөл шүү дээ тий. Магадгүй. Тийм, ер нь тэрэндээ бол орж явах юм байна. Залуучуудын дунд амьдралын маягтай холбоотой ер нь энэ өвчлөлүүд энэ таны яг энэ дээр ямар өөрчлөлтүүд юу гардаг юм бэ? Ихэвчлэн зөөлөн эдийн өвдөлттэй хүмүүс айгүйх орж ирдэг. Тэр нөгөө шөрөмсний өвдөлтүүд айгүйх ирдэг байхгүй. За ерөөхдөө нэг 30-аас 40 нас, 40-оос 50 нас гэсэн нэг иймэрхүү маягтай. Заримдаа бол залуу хүүхдүүдээс орж ирнэ 16 7-той 20-той хүүхдүүд орж ирнэ бас. Тэгээ энэний би зүгээр шалтгааны нь юу гэж харддаг гэхэлэр нөгөө амьдралын хэмээ одоо бол ер нь нөгөө хүмүүсийн хөдөлгөөн хүн өөрөө л зорж нөгөө хөдөлгөөн хийхгүй болвол ерөөхдөө л амьдралын хэв маяг бол ингээд нэг юм хөдөлгөөн багтай юм руу ингээд шилжчихлээ шүү дээ. Бүх юм цахим болцсон тий. Хүн ийшээ нэг хүнд бичиг аваачаад төгчөөгээд гараад явдаг байсан бол одоо шууд мэйлээр
social network-оор ингээд дамжуулчихж байгаа жишээтэй. Гэх мэтчлэн бидний нөгөө нэг ажил дээрээ хийдэг энэ хөдөлгөөнүүд улам ингээд багасчихж байгаа гэж хараад байгаа юм. Нөгөө цахим сүлжээ айгу хөгжсөн учраас те. Дандаа ширээний хардаас л юм хийж идэх ч байдаг. За тэгэнгүүт хүмүүс яах вэ гэхлээр өдөр тутамдаа ингээд өглөө гэрээсээ гараад машин цуугаад ажил дээр ирээд автобусн цуугаад ажил дээр ирээд те. Тэгээд өдрийн 8 цаг суудаг, 6 цаг суудаг. Бага хөдөлгөөн багтай, тийм ээ. За тэгээд ажлаа тардаг, автобусндаа суугаад юм уу, машиндаа суугаад гэртээ ирдэг, хоолндоо идчих унтаад өгдөг, те. Өнөөгийн л амьдралын маяг юм байгаа шүү дээ. Тийм одоо дийлэнх нь бүгдийг гэж бол хэлэхгүй. Одоо залуучууд бас айгүй экспортоор хичээлдэг болцсон бас, тийм ээ. Нэг үе бодвол. Тэгэнгүүт нөгөө нэг өдөр тутамдаа яг ийм амьдралын циклтэй явж байгаад за би чинь нэрээ одоо хөдөлгөөн хийхгүй бол болохгүй юм биш үү? Тийм ээ. Одооноос л энэ үе мөчөө хайрлахгүй бол болохгүй юм биш үү? Гэт гинт ухаарад гараад 5 км газар алхахдаг. Гинт фитнес рүү гүйж ороод 2 цаг зам дээр алхахдаг. Тэ? Эсвэл бол учиргүй төмөр барьж аваад өргөөр суугаал тэ. Дасгал огцом хийдэг. За яг хөө зарим тохиолдолд найз нөхөдтэйгөө сардаа нэг удаа заал авдаг хүмүүс байна тэ. Ороод ингээд 2-3 цаг бижигэнтэл гүйчихдэг ч байдаг. Тэгэнгүүт яг хөө нэг өдөр тутамдаа ингээд суугаа ажил хийдэг нөгөө нэг шүрмэс холбоос булчин гэдэг юм чинь бүгд тэр ачаалалтаа тасцсан байдаг байхгүй. Яг тэр амьдралынхаа юм их тасцсан байж. Тэгэнгүүт нөгөө огцом ачаал ирчихэр нөгөө шүрмэснүүд ч ачааллаад дийлэхгүй гимтэд эхэлдэг байхгүй. Язраад сэмрээд өрөвсөд эхэлдэг. За тэгэнгүүт залуу хүмүүс болохоор яг хөө хөвчлэн тоодг байхгүй. Багахан хэмжээний хөдөл. Жохоо хөдөлт байгаа. Тий ёо тэгж жагаад гайг болчих байлгүй дээ гэд. Яваад. За нөгөөх нь 7 хоног өвдөн 14 хоног өвдөн зарим нь бол тэгээ гайг болчихно. Тэгэл нэг ачаал авахар өвдөж байл болоод байна. Зарим нь бол тэгэл сар болно, 2 сар болно. Тэгээд имлэг дээр ирдэг байхгүй. Өвдчлөө гэд. Тэгээ үзэнгүүт яг л нөгөө шөрмсөн өрөвсцэн л явчихдаг. Тэ? Энэ ерөөсөө л юу юм гэхээр нөгөө өдөр тутамдаа хийдэг юмдаа тасцсан байгаа юм дээр хит өндөр ачаал өгчгөр л дийлэхгүй байгаа байхгүй тэр юм. Тэгэл гимтчихэд байна гэсэн. Тэгэхээр яах ёстой юм гэхэлэр удаан суугаа ажил хийдэг хүн ч байдаг юм. Эсвэл бол ер нь нэг спортоор хичээллийг гэсэн төлөвлөгөөтэй байгаа хүн байж болно шүү дээ, тийм ээ. Тэгэх юм бол эхлээд бие организма тэр юмд бэлдээ гэж биелдэг. Сунгалтын дасгалтаа маш сайн хий. Тийм ээ. Эхлээд уян хатан тал дээр сайн анхаараа. Дараа нь булчингийн дасгалаа хий. Тийм ээ. Булчин болвол ачаал аваад л байвал сайжирна. Шүрмэс бол сунгаал байвал сайжирна. Сайжрах боломжтой. Боломжтой л байх тийм ээ. Энэ дээр ингээд одоо би болохоор энэ хүмүүст юу гэж тайлбарладаг вэ гэхэлэр таны булчин шүрмэс хоёрын чинь баланс нь алдагдсан явж байна гэж тайлбарладаг байхгүй. Залуу хүмүүс булчин хүчтэй байгаа шүү дээ. Ясан чанга байгаа. Тэгэн гот нөгөө булчин яс хоёрын чинь хооронд нь холбогддог юм шүрмэс байхгүй. Булчин ингээд ажиллаад чангараал байвал нөгөө шүрмэс чинь ингээд уяатан чанар ба ирзээ ингээд сунгаад ирэхээр бүр юунд одоо хэмжээнд тулаад ирэхээр язардаг шүү дээ. Ирзэн. Тэрнтэй адилхан байхгүй шүрмэс. Язраал эхэлдэг. Булчин ажилладаг шүү дээ. Тэгэхээр тэр шүрмэсний уяатан чанарыг сайжруулж сайн сунгаад өгөх юм бол тэр булчингийнхаа ачааллыг дийлэх одоо ийм л юм байна. Тэгээ баланс нь алдагдсан байна гэдэг чинь шүрмэс маань тэр булчингийн ачааллыг булчин аягүй сайн байгаад байдаг. Эсэргээр нөгөө шүрмсүүдээ сунгаагүй учраас шүрмсүүдийн чинь үндсэн сунгалт айгүй муу байна гэж ойлгож байна. Тийм гэсэн үг байна. Чин нэг юм жишээ л та. Манай гэр бүлийн хүн болиолын тэмцээнд ороод тэгээд нэг эвхүү хөдөлсөн гэж байгаа. Тэгээ одоо болохоор юу гэдэг нэг хэсэг би бол за сэмэрсэн болов яасан бол. Тэгээ бас л яг айгүй том жиргүүгээр орхиж байгаа байхгүй. За хэсэг хугацаанд хөдөлгөөний орчих хэсэг хугацаанд дараа гайг болох. Тэгээ одоо яг нөгөө хөдөлгөөний ихэд дахиад өвдөлттэй байгаа. Ийм одоо тохиолдлуудад юу яах ёстой вэ? Энэ бас айгүй хэлбэг тохиолддог. Мөрний шүрмсний өрөвсөл байхгүй. Бас л адилхан. Бидний мөрийг хөдөлгөж идэг юм далнаас гарч идэг шүрмснүүд байдаг. Тэр шүрмсэл гимтчихдэг байхгүй. Залуу хүмүүст л хөвчлэн гимтлийн шалтгаантай огцом ачаал авдаг ч байдаг юм. Эсвэл ингээд нөгөө волейбол гар бөмбөг тоглодог. Гараа ингээд савж юм тоглодог тийм спортоор хичээлдэг хүмүүс залуу хүмүүст л тэгж үздэг. Ерөнхийдөө 40-50 наснаас эхлээд заавал тэгж илэрхий гимтэл авсан байх албагүй өдөр тутмынхаа үйл ажиллагааг дийлэхгүй бас ингээд язраад өрөвсчдөг байхгүй. Тэгээ мөрний үе өөрөө бусад үеийг бодох юм бол эмчилгээ авахтай их удаан битдэг. Өөрөөрөө зүгээр болно гэж бараг байхгүй. Тэгвэл заавал эмчтэр очих шаардлагатай юм биш үү? Тий. Одоо яг чиний саяны хэлж байгаатай адилхан ингэж жагаад гайг болчих байлгүй дээ гэдээ яваад. Тэгэл сарын дараа 2 сарын дараа ингээд толгоонд өөрхөө болцсон, гараа дэше өргөж чадхаа болцсон тэгээд үрээд ирдэг.
Хөдөлгөөн улам илүү хумигддсан юм байна тий. Тий, өвдөд байгаа юм чи хүн хөдлөхгүй байхгүй юу? Тийм байна. Хөдлөхгүй болохоор хөшөөд эхэлдэг. Хөшчгөр яг үг нөгөө шүрмсч улмал уяатан чанар нь багасаад байна шүү дээ. Дахиад нөгөө язарсан гэмтсэн юм чи нэмээл гэмтээд өвдөлт нь бүр нэмэгддэг байхгүй юу? Яваанда. Тэгэхээр шүрмсний өрөвсөл гэж ер нь хүмүүсийн дунд тийм нийтлэг ойлголт байхгүй хаа. Яг энэ шүрмсний өрөвслийн тал дээр яг ямар эмчилгээнүүд хийгдэж байна? Энэ дээр яг яаж онцлогддог вэ? Ямраа хийдэг гэдэг ч юм уу эсвэл үзлэгээр онцлдог гэдэг ч юм уу. За одоо яг үеийн дотор байгаа шүрмс байна, үеийн гадна талд байгаа шүрмсүүд ингээд ялгаад явна л та тий. Тэгээд яг ихэнх нь дийлэнх нь одоо хөнгөн болоо дунд зэргийн одоо зөлидийн гэмтэл болол үзлэгээр үзээд мэдчихнэ. Тийм ээ. Үнэхээр одоо яг нөгөө чагтаа холбоос ч гэдэг юм уу мөрний шүрмсний одоо тухайн үедээ одоо хүнээл үнэлэнэлтэй энэ яг бүр тасарсан байна уу? Нилээн том урагдсан байх шиг байна уу гэдэг одоо тэр чинь үнэлээд шаардлагатай бол ер нь бол голцоо ямраа зургаар л үзнэ гэсэн үг. Ямраа хийгээд. Тийм. Тийм тэглээгээд бас нөгөө бүх шүрмсэн дээр ямраа хийгээд иж болохгүй. Тэр чинь яг өндөр өртөгтэй шинжилгээ. Жишээлбэл одоо нөгөө юуны энэ тохооны шүрмсч байдаг юм уу? Эсвэл тэр өвдөгний энэ тэнд байгаа жижиг сажиг шүрмсч байдаг юм уу те? Тэр юмыг бол зүгээр үзлэгээрээ онцлол эмчилгээгээ биччихнэ. Ер нь бол хөнгөн болоо дунд зэргийн гэмтэл байх юм бол өрөвсөл байх юм бол эмчилгээний 95% сунгалтын дасгал байх шээ. Нөгөө анхнаасаа яриад байсан нөгөө сунгалтын дасгалч нь л эмчилгээ нь байхгүй юу? Тэгэн гот бидний зүгээс тэр өвдөлт, зовир, өрөвслийг дарах эмийн эмчилгээ, физик эмчилгээ гэдэг юмнууд хийж өгдөг. Тэгээ өвдөлт, зовир арилжах юм бол сунгалтын дасгалаа л хийх хэрэгтэй. Тэгээ өвдөлт, зовир арилаагүй хаа сунгалтын дасгалыг нэмэргүй хана шүү дээ, тий? Нэмэргүй шүү дээ. Бүр илүү нөгөө гэмтсэн байгаа юм өшөө илүү татар гэмтэйгээд байна л гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр эхний ээлжинд тэр яг зовируудыг бууруулад өрөвслийг намдаасны дараа сунгалтаа хийж эхлэх нь шүү дээ. Эхний ээлжинд эмчид үзүүлэх гэсэн. Тийм байна. Тийм ээ. Үзүүлээд энэ ноцтой юм уу, гайгүй юм уу те. Ер нь яг миний юу өвдчихэд ингээд намайг зовоогоод яваад байгаа гэдэг л хүн ойлгох хэрэгтэй байхгүй. Шалтгаан нь юу юм те. Зүгээр нэг шинж тэмдэг дараад яваад ивэл ямар ч юмчиж чаддаг шүү дээ. Өвчин намдах юм уулгаал те. Өвдөлтгүй болгочвол яваад иж болно. Гэхдээ тэр чинь эргээд нэг өдөр өвдөх байхгүй. Тэгэхээр эмчид хандаад байгаа шалтгаан чи юу юм гэхэлэр хооштой би энэ дахиж энэ өвдөлтийг мэдрэхгүй байхын тулд юу хийх ёстой юм бэ гэдгээ л олж ойлгох хэрэгтэй байхгүй. Тэгээ ер нь бол залуучууд илүү эрэгтэй хүмүүс илүү жоохон хайнга томжиргүй байна уу гэж би бол хараад байдаг. Эмэгтэйчүүд бол нэг жоохон юм өвдөлгүй ч чод эмчид үзүүлж байна. Ажлынхаа цагийг зохицуулчин тий. Очоод эмчээ миний энэ өвдөд байна. Би ингэж байна гэл. Эрчүүд бол харьцангуй тоомжиргүй. За яах вэ? За байж. За би завгүй байна л гэл хоошоо суугаад байдаг. Тэгээ энэ тохиолдолд ер нь эхнэрүүд нь гэр бүлийн хүмүүс нь л илүү хүмүүс одоо анхаарах хэрэгтэй юм эсвэл өөрсдөө заавал ирэх хэрэгтэй юм. Энэ дээр ер нь та ямар байр суурьтай байдаг вэ? Би бол хүн өөртөө хайртай байх хэрэгтэй л гэж бодсон. Эцсийн дүнд хүн өөрийгөө л хайрлах байхгүй. Бидний одоо хүнийг өөрөөс нь өөр хин ч илүү тэгж сайн хайрлаж чадахгүй байхгүй. Өөршгөн нь хайрлахгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө хайртай бай. Та өөртөө хайртай байснаар илүү урт наслна, тийм ээ? Илүү аз жаргалтай амьдрна. Та илүү урт наслж илүү аз жаргалтай байснараа өөрийнхөө хайртай хүмүүсийг аз жаргалтай байлгана. Тийм ээ? Илүү чанартай амьдруулна гэж. Тэгэхээр өөрийгөө хайрлахаас бүх юм эхлэх юм болов уу? Яг тийм байна. Жишээ нь зүгээр нэг мөрний өвдөлт юм шиг боловч чинь даамжраад илүү хүндрэх эрсдэлтэй. Тийм. Залуу хүмүүс бол уг нь бол нөгөө тиймэрхүү өрөвсөл гэмтэл авах юм бол эргээд нөхөн төлчих нь илүү хурдан байхгүй сэргэлт авах нь. Тэгэл тоохгүй яваад байдаг, нас нь яваад байдаг. Тэгээ бүр болохоор нь ирдэг. Тэгээ тэр чинь асар удаан цаг хугацааны эмчилгээ болдог байхгүй. Мөрний үеинд бол одоо эдгэрэлт авах дундаж хугацааг нь 6 сар гэж үздэг байхгүй. За одоо өвдөг тохоо мохоо тэр шүрмсний гэмтэл өрөвсөл авчих юм бол нэг эдгэрэх хугацаа өсрөөл нэг 6-7 хоногийн хугацаанд орох байхгүй сараас 2 сар те. Хамгийн цаатлан. Гэтэл мөрний үеийн дээр бүр олон улсын судалгаан дээр. За энэ мөрний ийм шүрмсний өрөвсөл гэмтэл ер нь эргээд энэ зовир арилаад гүйцэд нөхөн сэрэхэд энэ багтаа 3-6 сарын хугацаа ороод байна шүү. Тэгээд энэ бүр олон улсад хийгдсэн юм судалгаа хүртэл байд. Тэгэхээр ерөөсөө тоомжиргүй байж болохгүй заавал эмчтэр очих хэрэгтэй. Тэгэхээр энэ залуучуудын ер нь нийтлэг юм буруу дадлууд юу байж болох вэ? Юу байгаад байна? За тэр их хүн болгон тэр өөр л багт. Нөгөө нэг л эргээд явж нөгөө амьдралын буруу маяг бидний суугаа ажил
хэд хөдөлгөөнгүй байх, эсвэл гинт огцом хөдөлгөөн хийх эдгэр чинь бүдрийг эргээд яг энэ үе мөчний өрөвсөл болоо яг энэ үе хоорондын одоо энэ барьж байгаа шөрмсийн таслах ийм эрсдлүүдийг үүсгээд байна гэж ойлгож болох уу? Яг хөө зөвөр нөгөө өөрийнхөө үзэж байгаа хүмүүс дээрээ л би одоо үндэслэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. Түүнээс бүх залуучуудыг бол хэлээгүй. Одоо яг нэг үеэ бодвол харьцангуй залуучууд маш их спортоор хичээлдэг болцсон байна. Тэгээ спорттой холбоотой нөгөө тэрийгээ дагаад бас спортын гэмтлүүд айгүй их ирж байгаа. Тэгэхээр ер нь залуучуудтай хандаж хэлэхэд хөдөлгөөнтэй байхыг хичээгээрэй. Аль болох спорт өөрт тохирсон спортоо сонгож хичээлж байгаарай, тийм ээ. Дээрээс нь ямарваа нэг байдлаар одоо спортоор хичээлэх сонирхолтой байгаа бол бие тэрэндээ урьдчилж бэлдээрээ, сонголтын дасгалуудаа сайн хийгээрэй, тийм ээ. Сонголт сайн хийцэн байхад араас нь та ямар ч хүчний дасгал хийхэд болно гэж хэлэх гээд байгаа. Тэгэхээр юу юм уу юм чи эхлээд сонголтын дасгалаа хийгээд тэгээ араас нь бэлтгэлээ хийнэ гэж ойлгож болох уу? Тийм. Араас нь сонирхож байгаа хичээлж эхлэх гэж байгаа ч үгүй юм руугаа ороод багаас нь ачаалал эхлэх байхгүй маш. Бид нар ч бол одоо эхлээд дасгалаа хийгээд жоохон бие халаалт хийгээд жоохон нэг юм малах чаан тий. Тэгснээ араас нь айгу үндсэн өвчний бэлтгэлээ хийснээ араас нь сонголтаа хийгээд байгаа штэ. Тэгэхээр та болохоор эхлээд сонголтаа хийгэрэй гэж. Эхлээд гэдэг нь бэлтгэлийн өмнө гэдэг байгаа юм биш байхгүй. Эхлээд ядаж та одоо жишээлбэл фитнесээр хичээлэх гэж зорж илээ л та. Тийм бол сарын өмнөөс эхлээд ингээд сонголтууд хийгээд эхлэе л гэдэг. 2 сарын өмнөөс. Чи өдөрт хэдэн минут сонголтын дасгал хийх нь ер нь хамгийн тохиромжтой байх? Аль болох олон хийх нь л тохиромжтой шүү дээ. Тэгээ өглөө 20 минут, өдөр 20 минут, орой 20 минут гэдэг. Би бол хүмүүстэй хэлэхтэй. Түүнээс хүн өдөрт нэг 10 минут нэг ингэсэн болоод ингэчих юм бол тэр чинь зүгээр л хий дэмэл үйлдэл болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тогтмол давтамжтай. Аль болох олон тоогоор хийх юм бол илүү үр дүн өгнө. Тэгээд урт хугацаанд тийм ээ. Эм чи ер нь яг ямар зовир байвал эм чи хандах вэ? Хүмүүс ер нь тэрийг мэдэхгүй байгаа шүү дээ тий. Гүрийгээ л яваа. Одоо ямар зовир өөрт нь зовиртой төвхтэй байвал тэгээд тэрийг юу гэдгийг мэдэхгүй бол эм чи тандчихлаа одоо. Үзүүлсэн жоохон одоо мөр өвдөх тий. Энэ ямар ч байсан энэ ноцтой юм уу гайгүй юм уу тий. Эмчилгээ шаардлагатай юм уу? Эсвэл өөрөө одоо гэрээрээ иймэрхүү арга хэмжээ сонголтын дасгал юм хийгээд гайгүй болчих юм уу? Тэрийг мэдэх хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө биед юу болоод байгаа гэдгийг хүн мэдэх хэрэгтэй. Монголчууд ер нь бол айгүй гүргэр байдаг байхгүй. Баг хэмжээний өвдөлтийг тооддог. Өө гайгүй болчих болохгүй гэж явдаг. Тэгэл тэр нь ингээл сүүл рүү одоо ингээл нэг удаан өвдөд ирсэн хүмүүсийг сонсоод байхаар ер нь 2 жилийн өмнөөс үе өвддөг байсан юм. Ачаал өхөр өвддөг байсан юм. Ер нь бол өвддөг юм уу гэдэг. Гэтэл нөгөөх маань аль хэдийн гимтцэн, өрөвсцэн, архагшсан. Тэр чинь ингээд зүгээр болохгүй явсаар байгаад архагшаад өвдөлт нь өдөр тутамдаа ингээд өөрийн зовоогоод ирэхээр тэгэхээр имлэгт ирж байгаа байхгүй. Нилээн хожуу ирж гин гэсэн үг шүү дээ. Аль хэдийн тэр үед нэг 14 хоног имчилгээ гэдэг юм уу, нэг сар дасгал хийгээд ч юм зүгээр болчих байсан юмыг ингээд хэдэн жилээр нь өвтгөөд архагшуулаад тэгээд ирдэг байхгүй. Гэтэл тэр үед нь бид нэр яадаг юм гэхэлэр нэг бол одоо хаалгаа хийхээс өөр сонголтгүй болцсон ч байдаг юм уу, эсвэл бол бүр маш урт хугацааны имчилгээ хийх шаардлагатай болцсон ч байдаг юм уу тий. Яг энэ үений өрөвслүүд бол яг энэ үе мөч өвдөд байгаа дээр хамгийн анхны шинж тэмдгүүд юу гэдэм бэ? За тулгуур эрхтэнтэй холбоотой ямар нэг илэгдэл, хоригдол, гэмтэл үүссэн тохиолдолд бол ачааллтай холбоотой өвдөлт үүсэл эхэлдэг байхгүй. Залуу хүмүүст бол нэг өвдөжөл болиол жоохон ачаал ихтүүлчихэр сэтэрчээл ингээл яваад. Магадгүй тэр үений илэгдэл эхний 1-р үе дээрээ ч үдэг юм уу 2-р үе дээрээ ч үдэг юм уу огт өвдөлтгүй явж иж болдог бас. Бүр ингээд хоёр ясна хавралтчаад эцсийн шатандаа орчоод өвдлөө гэд ирсэн хүмүүс ч байдаг. Өмнө огт өвдөж байгаагүй гэдэг. Зарим нь одоо мартчихдаг юм уу өвдөжснөө сандгүй юм уу эсвэл үнэхээр өвдөхгүй байж байгаа тэгээд түрээд ирдэг юм бол хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бас мерсер тийм тохиолдлууд бол ирж исэн бүр ингээд үе шолхосоор аргагүй болцсон. Тэгээд саяхнаас өвдсөн гэд ирдэг хүмүүс байдаг байхгүй. Гэтэл хэдийн өвж ирсэн тий. Тийм. Тэр үе солих хүртлэх процесс чинь нэг хэдхэн сарын дотор үүсчдэг юм биш байхгүй. Хэдэн жил дамнаж явж ийж тэгжээж одоо тэр чинь үе солих төвшөндөө очиж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол эмчийн маань зөвлөжөөр солих хүртэл нь бит яваа наананд л ирээл үзлэг онцлогоо зөвлөгөөгөө заавал авах шаардлагатай. Тийм байхгүй. Тэгээ ер нь бол юм байгаа юм. Одоо ингээл хэдүүлэн нөгөө шөрмсний өрөвсөл суугаа ажил хийдэг хүмүүс гэл яриад байна шүү дээ. Энэ дээр бас нэг нэмэт хэлэх юм насны ангиллал гэж юм байна. Насжилт гэж юм байна тий.
За ерөнхийдөө Монгол хүмүүсийг хараад байхад нэг 40-оос 50 насны хооронд одоо энэ шүрмэс холбоос хөшиж эхэлдэг. Гэт хэлчихээр одоо залуу хүмүүсийг тэглээ гэх багт тийм. Ер нь бол нөгөө нэг физиологиороо шүрмэсний маань нийлэгжилт багасчдаг байхгүй юу? Физиологиор нэгсэндээ бодисын солилцоо жоох удааширч эхэлж байгаа. Тэгэнгუთ нөгөө шүрмэс маань ингээл хуучи дисүүдэд хайлуулаад шинээр дисүүсэл ингээл нэг юм циклтэй явж штэ. Тэр нь удааширчдаг. Тэгэхээр хөшинг үүсээд эхэлдэг. Хөшинг үүсгээр яах вэ гэхээр заавал гэмтэл бэртэл авсан байх албагүйгээр өдөр тутамдаа хийдэг юм дийлхэ болчдөг байхгүй. Одоо нэг эмхтэй нэг 45-тай 50-тай эмхтэй те дэлгүүр ороод нэг 2 тортой юм барайл гардаг баялтай. Гэтэл тэрийг дийлхэ болчдөг байхгүй. Тэрэн дээр нөгөө шүрмэсний язраас юмрээд өрөвсөд гэмтээд өвдөд эхэлдэг. Тэгээ одоо нөгөө түрүүний яриад байгаа мөрний шүрмэсний өрөвслөг яриад байгаа зүйл чинь яг энэ 50-аас 60 насны хооронд бол айгүй хэлбэг тохиолддог. Тэгээд ихэнх нь бүр ингээд муудулчаад нэлээд хугацаа алдчихад ирдэг. Ялангуяа манай аав ээжний үеийнхэн бол нэлээд гүргэр штэ тий. Тэгээд насжилт гэдэг нь бас энд нөлөөлдөг байна шүү дээ. Тэр зөөлөн эдийн өрөвсөл гэмтэл хөдөлгөөнгүй байхаас гадна тийм ээ. Тэгэхээр би энэ дээр нэг хэлэх гээд байгаа юм юу юм гэхээр ерөнхийдөө 40-оос дээш насныхан байвал спортоор хичээлдэгч бай, хичээлдэггүйч бай. Заавал сонголтын дасгал хийж хөвшөөрэй гэж зөвлөдөг. 40-оос дээшээ бол бүр ингээ автоматар та ер нь хийж ивэл зүгээр шүү. Тийм. Тэгэх юм бол одоо энэ над дээр ирээд байгаа тэр нийтлэг энэ зөөлөн эдийн гэмтэл өрөвслүүдээс өөрийгөө урьдчилан сэргийлнэ гэж үзнэ. Тийм ээ. Дээр нь нэмээд үений дотор байдаг мөгөөрснүүд байдаг. Одоо нэг үе солиулаад байгаа гол шалтгаан чинь тэр үеийн өвдөгний үе, түнхний үеийн дотор байгаа зөөлөн эдүүд л уяатан чанараа алдаад л илэгдээд эхэлж байгаа байхгүй үйл ажиллагаатай холбоотой. Тэр чинь бас нэг насны ангиллал байгаа байхгүй. Одоо хизэнээс тэр илэгдэл эхлээд байгаа юм гэж. Тэгэхээр бас л анзаараад байхад 40-оос 50 насны хооронд тэр үений завсар байгаа зөөлөн эдүүд уяатан чанараа алдаж эхэлдэг. Тэгээд одоо заавал бас нэг илэрхий гэмтэл авсан байх албагүйгээр сууж байгаад огцон босох, машинаас буух, одоо ширээний тенс тоглох ч байдаг юм уу те. Энгийн хөдөлгөөнүүдэд тэр гэмтэл үүсчдэг байхгүй. Нөгөө зөөлөн эдүүд нь урагдчихдаг тий. Урагдчихдаг, гэмтчихдэг. Шин дээр нь ирсэн хүмүүс бол тэгээд яг шаардлагатай арга хэмжээг авахуулаад явдаг. Тоохгүй хайцсан хүмүүс те. Төрөний хэлдэг багахан өвдөлтийг тоодог. Тэгээд тэр нэг үений тийм зөөлөн эдийн өвдөлт гэмтлүүд чинь нэг 14 мөрөө хонж байгаа бол байхгүй болчдөг байхгүй. Тэгэхээр хүн юу гэж боддгийг гэхээр зүгээр болчлоо ойлгочихсон. Гэтэл сарын дараач байдаг юм уу дахиад ачаал өгөхөөс байдаг юм уу эсвэл жоохон эвгүй хазгыг шигчээр буцаад өвтчихдэг. За нэг 10-14 хоноод ирэхээр өвдөлт нь арилчдаг. За нэг жоохон юм мэддэг хүн бол те жоохон өөртөө хайртай хүн бол эхний өвдөлтөн дээр нэр нь дараагийнх нь бол 2 дахь удаа өвдөх нь зайн болох болч гээд ирнэ шүү дээ тийм ээ. За тэгээ нэлээ хайнга нөхдүүд нь бол тэгээ нэлээ хэдэн жилийн дараа шүү дээ. За тэр үед бол нөхцөл байдал маш их дортсон бичдэг те. За тэгээ энэ санаагаар юу хэлэх гээд байгаа юм гэхэлэр тэр үений зөөлөн эдүүд илэгдээд эхэлнэ гэдэг маань л одоо тэр үе солих гэдэг байгаа юмны суур юм эхэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр насны хувьд би бол миний харж байгаагаар 40-оос 50 насны хоорондын илэгдлийн одоо суур нь эхлээд байна гэж хараад байгаа учраас яг энэ үеэс эхлээд нөгөө үений тижээлүүд ууч явших хэрэгтэй. Одоо глюкозамин, хондротин гэдэг маш олон төрлөөр байж. Эмийн сангуудаар баг ингээд дэлгүүрийн бараа шиг өрцсөн байж. Улс орон орноор нь ялгаад тий уух хэлбэр дүрсээр нь ялгаад тавьсан байж. Тэр үений тижээл гэдэг юмыг ерөнхийдөө бол нэг 40 наснаас эхлээд уугаад эхлэхэд гэмгүй баха гэж хэлж байна. Буюу 3 сар уугаад 3 сар завсарлаад. Юм чи нэг ийм асамжтай хүмүүс байдаг шүү дээ. Жохон ядархаар ч юм уу. Эсвэл жохон ачаал авахар ч юм уу нэг юм хурууны жижиг үе нөгөөд гарны юм буулганы үе муу өвдөөд жохон юм зовирлаад байдаг хүмүүс залуучуудын дунд айгүйх байдаг. Энийг юу нь юу гэж ойлгох вэ? Ер нь тэр хурууны үеинүүд өвддөг бас айгүй олон шалтгаан байгаа. Ингээд яг яриуд л айгүй нийтлэг ойлголт байхгүй. Тэгээд дээр дотроо айгүй олон шалтгаантай. Нэгдүгээрт одоо үйл ажиллагаатай холбоотой бас л нэг илэгдэл явагддаг. Насжилттай холбоотой хурууны үеийн илэгдэл явагддаг. Дээрээс нь гэр орны ажил их хийдэг, хүүтнөт туусанд гараа их дүрдэг, алчуур сав мушигдаг юм хүмүүс байна шүү дээ. Гэр орны ажил их хийдэг. За эсвэл одоо нөгөө гар хурууны хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүс байна. Оёдлчин тоогооч те. За энэ хүмүүс яадгүй гэхээр тэр хурууны үеинүүд нь илэгдээд эхэлдэг. За тэгээд тэр илэгдлийн маань эхний үе дээр өөрт илэрж байгаа зовиоруудаас тэгж үүсч болно. Ачаал өхөр өвдөд өгдөг, зүгээр байж байгаа ангинаад өвдөд өгдөг ч байдаг юм уу те. Тэгээд сүүл рүүгээ хэлбэр дүрсээ алдаад мониогоод эхэлдэг те.
За ийм илэгдэл өөрчлөлтүүд байж болно. Тэр бол үйл ажиллагаа насжилттай холбоотой. Нөгөөтэйгөр яаж өвдөж болох вэ гэхээр системийн гаралтай үеийн өрсөл гэж юм байдаг. Систем гэдэг маань юу юм гэхээр дархлааны системтэй холбоотой гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн хүний бие дот байгаа дархлааны систем нь одоо гаднаас орж ирж байгаа нэм бактерийг л одоо устгаж хайлуулах үүрэгтэй юм байгаа шүү дээ. Гэтэл доголдол үүсээд өөрийнхөө үений эд эсийг танихаа болчдөг байхгүй. Тэгээд очиод хайлуулад өрөвсүүлээд тэгээд нөгөө үеийг илэгдүүлээд эхэлдэг байхгүй. Бүтцийг хайлуулчихж байгаа учраас тийм. За тийм өөрчлөлт бас байхыг үгүйс. Иммуны өвчин. Тийм аутоиммун буюу дархлааны системний эмгэг байхгүй. За нөгөөтэйгүр одоо эрдсийн дутагдaltaй холбоотой бас үүсч болно. Дотоод шүүрэлттэй холбоотой бас үүсч болно тийм. Эрдсийн дутагдлууд бас үеийн өвдөлтүүдийг бас нөлөөлж болдог. Ялангуяа нэг турхан хүмүүс дээр айгүй үеийн өвдөлтүүд айгүй байдаг шүү дээ. Тэгэхээр ер нь бас эрдсээ бас шалгуулах, эмчүүд очиод нэг удаа үзэлгээр хянуул ухаад ер нь бол гимбүү юм байна шүү дээ. Жишээлбэл D витамины дутагдал, D витамины илүүдэлтэй холбоотой бас яс үеэр шалтгаан тодорхойгүй өвдөд идэг юм бас байж болдог. Тэг өвдөлт нь гүүгээд энэ тэнд байгаад байдаг тий. Тэг хаана өвдөд байгаа өөрөө хэлж мэддэггүй ч гэдэг юм уу. Яг юу нь өвдөд байгаагаа мэддэггүй ч гэдэг. Ямар ч үсэн өвдөд идэг гээл тий. Янз янз шалтгаан тий. Дөрөвний ярианы ихэнд та нөгөө дурдсан нэлийн тартагтаа тулчаад очивол ямар эрсдлүүд аваа. Жишээ нь манай монголчууд айгүй юу н тартагтан тултал нь явуулах дуртай. Бүр нэлийн завиртал өөрөө хөдөлж чадахгүй болохоор л нэг имлэг тэрх гээд идэв шүү дээ. Энэ тохиолдолд ямар эрсдлүүд юу н хүлээж идэв юм бэ? Тэгэл нөгөө хийгдэх эмчилгээ үйлчлэгээ маань цар хүрээл томсоод эхлэх байхгүй. Жишээлбэл анх ирээд нэг жоохон эмчилгээ хийлгээд эсвэл нэг арай хөнгөн шатны мисцасл эмчилгээнүүд хийлгээд ч үт юм уу ингээд аятайхан болоод явчих боломж байсан бол хугацаа алдснараа бид нар тэр боломжоо алдчихж байгаа байхгүй. Өөр эмчилгээ авах тэр эмчилгээний чинь юу нь л баг боломжууд нь л багасаад байна гэсэн. Цар хүрээ хэмэгддэг. Тийм хэмэгдэнэ. Бүр тартагтанд дулаал яваад ирэхэд үе солихоос өөр сонголтгүй болсон хүмүүс байна шүү дээ. Сонголтгүй болсон. Тэгэл за одоо үе солиулах юм байна гээл тэгдэг. Тэгээд яалч хөвдөд байгаа юм чинь тэгээ солиулахаас өөр аргагүй тэгэл ордог байхгүй. Магадгүй тэр хүн за нэг 5 жилийн өмнө өвдөж эхэлсэн гэж бодъё л дээ. Тухайн үед өвдөж байхад нь ирээд үзүүлсэн бол бид нар тэр илэгдлийн явцыг удаашруулах тал дээр одоо өөрсдөө чадах бүхнийг л хийн шүү дээ тийм ээ. Магадгүй 10 жилийн дараа хаалганд орохоос эсвэл бүр амьдралынхаа турш орохгүй байх боломжтой ах нь шүү дээ тий уул. Магадгүй тий. Тийм. Тэгээ тэр нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Тийм, өөрөөс нь шалтгаална. Эрт ирснээрээ өөрийнхөө бид юу болоод байгааг мэдэх нь байна. Эрт ирснээрээ ямар арга хэмжээ авах байгааг мэдчих нь шүү дээ. Тэгвэл энэ харанхуй яваад иж болохгүй байхгүй. Оо энэ ингээ өвддөг. Ингэж байгаа гайг болчтой. Тэ? Гэж болохгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс маань зовир хэрэг байгалал заавал очиод эмчид үзүүлээ. За нэг удаа хянуулчих хэрэгтэй. Нэг үзлэгээр үзээд онцлоо тогтоогоод эмчилгээ үйлчлэг хийчвэл ирээдүйд эрсдлээс бидрийг урьсан сэргийлж байгаа. Тийм байлгүй яг уу. Яг зөв. Тэгэхээр энэ дээр нөгөө ялангуяа настай хүмүүс нөгөө хагалгаанд орохоос айгаал нэлээд хожуу орох гоолтой хойшлуулаад цаг хугацааг хойшлуулад байдаг нь тухайн хүмүүсийн буцаад амьдралын чанарт нөлөөлж байна тийм үү. Залуудаа хэрэг жоох магадгүй 1 жилийн өмнө 2 жилийн өмнө орцсон байсан бол хөдөлгөөн нь одоо хоригдох нь харин хумигдох нь арай харьцангуй гайгүй болох боломжтой байсан гэж тийм тохиолдлууд юу байдгүй. Тийм тохиолдлууд байгаа. Ингэж байгаа юм. Одоо бүр ингээд тартагтан тултал нь явж гэнэ гэдэг шүү дээ. Ер нь бол яг нэг хүмүүст мисцасл эмчилгээ санал болгохоор хүн айдаг байхгүй. Ямар ч хүн айна. Надад одоо хин нэгэн бас мисцаслын гэвэл би ч гэсэн айх байхгүй. Тэрнээс айгүйх айж гүрийж тэгээд одоо нэг сүүл рүү өвчин намдах юм замбраагүй эргэлдэг гэдэг шүү дээ. Өвчин намдах юмар аргалах гэж оролдож айгүйх олон жил явдаг. Тэгээ нөгөө хөл маань улмал хэлбэр дүрсээ алдаад илэгдээд ингээ яваад идэг. Улмал хөдөлгөөн нь хязгаарлагдаад байдаг. Тэ асуудал улам хүндрээд нь шүү дээ. За тэгэн гот нөгөө мистасл эмчилгээ хийхээр хагалгааны дараах өвдөлт арай илүү байгаад юм шиг санагддаг. Дээрээс нь нөгөө эргээд нөхөн сэргээх хугацаа маань уртасчдаг юм шиг надад санагддаг. Одоо яг энэ тал дээр бас нэг судалгааны ажил хийх гэл бэлдээл байна л та бид нар датагаа зөвлөлөөд яг энэ удаан өвдөд явсан нь энэ хагалгааны дараах тэр өвдөлт зөөрт юу нөлөөлөд хамаарл байна уу гэдэг бас судлах гээд. Ер нь бол таны практик дээр харахад удаан өвдөх тусмаа хагалгааны дараах идэвхтэй илүү урт байна гэж таажиглаад байна шүү дээ. Юу л тэгж ажиглаж байгаа. Яг зөв. Тэгэхээр бас
хит их гүрийгээд явах нь тийм сайн зүйл биш юм а гэдгийг л одоо гаргаж ирэх гээд байгаа Тийм байхгүй. байна. Тэгэхээр тэрий чи ер нь эмчил оншлоо шүү дээ. Яг одоо бол цаг нь болчихжээ, та хагалгаанд орох цаг нь болчихжээ гэдгийг чи эмчил хэлэхээс ш тухайн хүн өөрөө бол мэдэж ойлгож за одоо хагалгаанд орё орохгүй байх гэдэг дээр оншоо өөрөө тавьчих гад идэв шүү дээ манай монголчууд чи. Ер нь юу болоод байгаа мэдээд идэг мөртлөө хизээ орохоо мэдэхгүй байгаа дээ шүү дээ. Тэрийг бид нар бол зөвлөдөг байхгүй. За одоо ийм эмчилгээ хийгээд хоёул үр дүн өгөөгүй байна. Эннээс одоо өөр юунд ч өвдөл цай намдахгүй. Тэгэхээр та ер нь бол одоо мисцэс эмчилгээгээ төлөвлөөрэй гэд хэлдэг байхгүй. Эннээс илүү өөр надад хийж чадах юм алгаа. За тэгэхээр хүн бодно шүү дээ. Зарим нь бол тийг эмчилгээ өгөнд ороод ирээд орчдөг хагалгаанд. За яах ч аргагүй юм байна угаасаа гэдэг тэ. Зарим нь бол тэгээд Монголд байгаа бүх эмнэлгийг дуусгах шүү дээ. Бүгдийг очиж уурлаа. Хаана юу сайн байна. Одоо нөгөө сошиалор бас янз янзын л одоо рекламны юмнууд явж ийн л та. Яс сургалтыг хайлуулна. Үений өвчнөөс 100% ангижруулна гэдэл тос мосч байж байгаа шиг те. Айгүй болон тийм рекламууд гардаг. Би бол тэрийг ховдоо үзээд бас жоохон игдүүцчл байдгийг. Тэгээд тийм үлгэрийн юм бол байхгүй. Тэ хэрвээ үнэхээр үений илэгдлийг 100% идгээгээд илааршуулцдаг ч байдаг юм уу? Тийм тос бүтээгдэхүүн байвал одоо бид нар өнөөдөр энэ үе шил гаргалгыг суухгүй байхгүй. Тийм шүү дээ, тийм. Зарчмын хувьд бол тийм ээ. Тэр чинь эмчилгээний зарчимдаа ороод хүмүүстэй зөвлөд явчих шүү дээ. Гэтэл тэр бол 100% одоо нөгөө рекламны л юм би одоо мөнгөний л юм яваад байгаа байхгүй. Би бол тэрийг айгүй их эсэргүүцдэг. Хүмүүст ингээд ойлгуулчихсан гэж айгүй их боддог тэрийг. Тэ энэ бол ингээд үе ингээд нэг илэгдээд ясургаад ингээд эхэлсэн бол энэ буцаад төлчих тэрийг төлжүүлэх тийм одоо супер эмчилгээ одоогор алгаа одоогийн байдлаар. Гэтэл тэрийг эмчилнэ гэд ингээд бүтээгдэхүүн зараад байгаа нь тэгээ голцоо авч байгаа хүмүүс нь өөрхийн настай хүмүүс. Нөгөө фейсбુક ухаж байгаа л энэ нэрээ үр дүн өгчих юм уу тэр чээс итгэл нь ярьж байгаа байхгүй. Тэгэл авдаг. Тэгээ нэг 10-20 мянган төгрөгөөр нэг тос авсан хүн үр дүн өгөхгүй шүү дээ угаас. Эргээд тэрнлүүгээ нэг 12 мянган төгрөгийн хараас явдаг байхгүй. Харин тэнгуут нөгөөх хүн чинь тэр хооронд айгүй хугацаа алдаад мөнгөө алдаа санхүүгийн хувьд ч гэсэн хүндрэлтэй цаг хугацааны хувьд ч гэсэн тэр хүний айгүй олон боломжууд хумигддаг бахна шүү дээ. Тийм баггүй. Тэгэхээр би хүмүүсийг жоохон ч гэсэн өвдөө зовирлаад ингүүл эмчит ихлээд хандаад юу болоод байгаагаа мэдчихээ гэдэг байгаа байхгүй. Тэр эмээ магадгүй тэр тосыг худалдаж авсан эмээ өвөө байдаг юм уу те. Эхлээд ирээдэг мэрэгжлийн эмчит хандаад үзүүлчих юм бол эмч тгүүлийн тос төрөхөд ямар ч нэмэргүй юм биш үү гэдгийг мэдчих байхгүй юу. Би одоо тэгвэл эмчийн биш ч гэсэн эмийг уух юм байна. Ийм эмчилгээ хийх юм байна. Магадгүй тэр нэг өвчин намдагчтай тосоогоо тухайн хэсэгтээ тухайн үедээ л нэг юм өвчин зовирыг бууруулаад ангууд нөлөөлөд байна гэж ойлгоод байдаг тийм. Тэгээд тэр тоснууд дээр нэгдсэн байдаг юм. Pain relief гэвчсэн байдаг. Яг өвчин намдадаг л тос. Тэнгүүд зүгээр болчихлоо гэж бодчих. Яг бидний уудаг нөгөө өвчин намдагчтай адилхан тос нь л төрөлхөд байгаа байхгүй тийм. Гэтэл тэрийгээ болохоор үений өвчнийг илааршуулна, бүрэн идэгэн дахиж үений өвчлөлт. Цаашаа бүтэц рүү н ороод бүтэцт нь өөрчлөлт оруулаад ин гэж ойлгоод байгаа. Нөхөдэн л гэж ойлгодог юм шиг. Тэгээд тийм юм бол байдгүй шүү гэдэг бас хэлмээр санагд. Тэгээ энэ дээр бас нөө сонсогч нартай хандаж хэлэхэд нөө анагаахын шинжилгээ ухаан гэдэг бол 99% магадлал дээр эмчилгээ хийгддэг. 100 хүнд эмчилгээ хийхэд 99-т нөлөөлнө. Энэ тохиолдолд бид нар ер нь эмчилгээний удирдамж гарч байгаа шүү дээ. Гэтэл нөгөө нийгэмдэр яваад окей нөлөөлнө энэ сайн гэдэг чинь 50 юм уу 40 юм уу 60 юм уу тодорхойг байхгүй. Жишээ нь 50 гэвэл хоёр хүний нэг нь идэх боломжтой. Гэхдээ ямар өөр хүчин зүйлсүүд нөлөөлөд идрэл явагдаад байгаа бид нар бас ингэж тааж хэлэхэд хэцүү юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол им аливаа юм шинжилгээ ухаан чандаад яг мэрэгжлийнх нь эмчээс нь очиод зөвлөмж аавна гэдэг чинь бол тухайн хүний айгүй олон цаг хугацаа, эрүүл мэнд, санхүүгийн хувьд айгүй олон юмнуудыг одоо хумих одоо хэмнэх боломжийг бас бүрдүүлээд байна гэж би бол хараад байдیں۔ Энэ дээр өөр яг үетэй холбоотой танд бас сонсогч нарт маань хэлэх одоо зөвлөмж хэлэх, сануулах зүйлсүүд байвал та хэлээч. Тэгээд яг түрүүний хэлснийгаа л хэлье да. Нөгөө жоохон өвдөл зөөр байвал энд мэрэгжлийн эмчтэр хандаж үзүүлж байгаарай. Тэгээд өөртөө юу болоод юу тохиолдоод байгааг эхний ээлжинд мэдэж авах хэрэгтэй. Хооштой одоо эмч нар чинь хэлдэг байхгүй. За энэ үр дүн өгөхгүй бол дараа нь ингэ шүү хоёлаа. Ер нь эцсийн очих цэг нэг тийм юм дээр хоёлоо хүрэн шүү гэд. Ер нь ингээд нэг зураглал
Бэлтгэх юм. Би бол яг тодорхой юм дээр бол хүмүүстэй хэлцдэг байхгүй. За одоо илээ ингэж үзээд энэ болохгүй араас нь ингэ шүү. Тэгээ энэ ер нь үр дүнхөө болоод ирэхээр эцсийн шатанд нь хоёул нэг юм шүү гэдэг. Хүмүүст ерөнхий ойлголт өгчдөг. Тэгэхээр айгу тодорхой те өөрийнх нь одоо зураглал нэмшилгийнхын зураглал нь айгу тодорхой болоод ирэнгүүт тэр хөө ойлгох нь шүү дээ. Тийм тэр хүн чинь өөрөө юм мэдрээд эхэлдэг байхгүй. За энэ юм үр дүн өгч юм доо. Тэгвэл би дахиад эмчтэй очиж үзүүлээд эмийнхээ эмчилгээгээр явчих юм байна. Энэ юм сайн үр дүн өгөхгүй байна да. Тэгвэл би одоо эмчтэй очиж үзүүлэх хэрэгтэй байна гэд иргэд түрээд ирдэг. Тэгэл ингээл хянуулаад эмчилгээнийхээ үр дүнг үзэл явдаг байхгүй. Тихгүйгээр өөртөө юу болоод байгааг мэдэхгүй болвол ёстой нөгөө нэг хин ч юу ч хэлсэн итгэл хэрэглэх л байх л та тий юу ч байсан туршиж үзээд л өөрийгөө туршилтанд тулаа болгоод ингээл явах. Тэгэхээр ер нь бол ямар нэг байдлаар зөвөр шаналгаа илэрж явах юм бол зайлшгүй мэрэгжлийн эмчид хандаад ядаж нэг удаа үзүүлж харуулад тий юу тохиолдоод юу болоод байгаагаа нэг мэдээд авчаарэ гэж зөвлөд. Энэ дэр нөө үнийн тал дээр ялангуяа санхүүгийн хувьд хүмүүс нэг настай хүмүүс илүү илүү хүүхдүүдтэй ачаал болчих واخ. Санхүүгийн хувьд илүү өндөр өртөгтэй байх гэсэн юм нөө айцууд байгаад эмчид хандахгүй, эмнэлэг хандахгүй юм тохиолдлууд ер нь байдаг. Үнийн хувьд бид нар ер нь ямархуу байдаг вэ? За үе солих мэс засал бол Монгол улсад бол харьцангуй хямд хийгддэг. Монгол улсад. За хүмүүс одоо Солонгост их очиж хийлгэж байна. За сүүлийн үед өвөр Монголд очиж их хийлгэж ах шиг байна. За тэгэл ер нь нөгөө гадаад сайн гэдэг одоо сэтгэхгүй бас байгаад байгаа шүү дээ. Нэг үе бодвол бас арай гайгүй болцсон тэр нь. Үний хувьд бол Монгол улсын хэмжээнд яг энэ үе солих хагалгаач байдаг юм уу? Ер нь энэ эрүүл мэндийн салбарын эмчилгээ бол харьцангуй хямдхан явдаг. Хямдхан. Жишээлбэл Америк нэгдсэн улсад өвдөгний үе солих мэс засал $50,000 эхэлдэг. 30-аас $50,000. Солонгос улсад за бас нэг 30-аас 50 сая Монгол төгрөг болдог болов. Монгол мөнгөөр за байгаа байх тийм. Хамгийн ойрхон хөх хотод 20 гаруй сая төгрөгөөр хийгдэж байгаа болов. Тийм ээ. Одоо ингэ мөнгө яриад байх нь болж байна. Монголд бол энэ бол бараг тал үн нэрэл хийгдэж байгаа. Ер нь дэлхийд байхгүй хамгийн хямдхан үнээр л хийгддэг гэсэн. Боломж нь тэр байгаа учраас. Гэтэл наан нь хэрэг ирээд үзүүлчих юм бол бид нар тэр хагалгаанаас өмнө зовир байгаа тохиол ирээл үзүүлчих юм бол хагалгаанаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой да тийм. Тэгэхээр ер нь бол эрт ирээ. Тэгэх юм бол амьдралын чанар чинь болон санхүүгийн хувьд ч дарамт бага өрхнө шүү дээ. Тийм гэсэн үг байхгүй. Тэгээд хагалгааны дараа нэлээд хүндэрсний дараа хагалгаа хийх, наан нь хагалгаа хийх хоёр таны одоо яг төгөлдөр хэмжилж орвол ялгаатай байна. Хүн хагалгаанд ороод өчтөн маань хурдан идэх нь л хамгийн чухал шүү дээ. Гэтэл бид нар хүндрүүлснээсээ болоод улам илүү цаг хугацаа хойшлуулдаг, улам илүү их санхүүгийн дарамтанд ордог, улам илүү хэмжлэгээ үйлчлэгээ авах шаардлагатай болчтой. Гэтэл Монгол хагалгаанд орох, хөх хотод орох, Солонгост орох, Америкт орох яг ялгаагүй л цаг хугацааг зарцуулна шүү дээ, тийм гэсэн үг. Энэ дэр бас нэг юм би бас нэг хүмүүстээ ингэж хэлдэг. Гадаадд орох уу, Монголд орох уу гэдэг хүмүүс. Одоо айгүйх бас тийм хүмүүс байгаа л Монголд. Жишээлбэл үе солих хагалгаа бол Монгол улсад хийгдэд одоо баг 15-6 жил болж ш нутагшаад. Энэ Монголд хийгддэг түгээмэл мэсцлүүдийн нэг болцсон байхгүй. Монголд байгаа бүх эмнэлэг эмчнэр одоо яг энэ хагалгааг бол яг стандартын дагуу хийж байгаа. Тэгээ стандарт зөрчиж байгаа газар бол байхгүй. Тэгэхээр гадаадд хийлгэх, энд хийлгэх хоёр зарчмын хувьд ямар ч ялгаагүй болчихж байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт гадаадд хийхээр эрсдэл арай багч байдаг юм уу? Монголд хийхээр эрсдэл арай ихч байдаг юм уу? Тийм байхгүй. Дэлхийд даяараа одоо өвдөгний үе солих мэс засал, түнхний үе солих мэс засалч байдаг юм уу? Ер нь ямар ч төрлийн мэс засал 100 хүнд хийхэд 10-т нь эрсдэл хүндрэл үүсч болдог байхгүй. Эрсдэл хүндрэлийн асуудал яригддаг. Тэгэхээр тэр нь Монголд ихсээд гадаадд багасаад байдаг юм бол байхгүй. Дэлхийд даяараа адилхан. Ерөөсөө л хаанч очсон 100-ны 10% эрсдлийг бол танд ярина л гэсэн үг. Адилхан гэсэн үг тий. Тэгэхээр хүндрэл гарахтаа өөрөөл хаанч гарч болно? Гарахгүй дөө өөрөөл хаанч гарахгүй л байхгүй. Тэгэхээр яг тэр эрсдэл хүндрэл мэсцлийн стандартын хувьд бол Монгол бол хаана одоо альч газраас тутгааргүй нэ л гэж ойлгох хэрэгтэй. Энэ дээр 3 дугаар юм нь юу юм гэхээр хагалгааны дараа хяналт гэж юм байдаг байхгүй. Мэс засал эмчилгээ бол ерөөсөө нийт эмчилгээний 60% нь байдаг. 60%. Үлдсэн 40% нь юу гэдэг юм гэхээр хагалгааны дараа хяналт нөхөн сэргээлт гэж явдаг байхгүй. Нөхөн сэргээлт. Тэгэхээр үлдсэн 40% хяналтаа хийлгэхийн тулд тэр чинь тэр улстай дахиад байх гэдэг шүү дээ эмчтэрээ. Тэгээ нөхөн сэргээл 6 сар үргэлжилж болно, жилч үргэлжилж болно. Тэгээ хяналт. Тэгэхээр
гадаадд хийлэгчээд Монголд хүрээд ирэхээр яах вэ гэхээр эргээд байн очиж хянуулаад авах боломж нь бас тэр болгон хүмүүст байхгүй шүү дээ ер нь бол тийм ээ. Тэгээд яах вэ? Монголд ирээд хянуулах гэдэг хянах хүн болт. Өөрийнхөө хийгээгүй хагалгааг эмнэлэгч хянахгүй шүү дээ тий. Одоо жишээлбэл би ингээд үе солиогүй ч гэдэг юм уу шүрмсийн залгаагүй тийм хүнээ хагалгааны үед одоо ямар процедур болсныг би мэдэхгүй учраас дээрэс нь энэ хүн анх эрэхтэй ямар зөвөртэй байсныг би мэдэхгүй одоо ямар зөвөртэй байгааг ингээ харьцуулах юмгүй болчихж байгаа учраас би тэр хүнийг хянаж чадахгүй байхгүй. Тэ эсвэл би ингээ өөрийнхөө ингээ дур мэдээд хяналт хийгээд нөхөн сэргээлтийг явуулцдаг нөгөөх маань болохоо болчихвол асуудал үүсдэг байхгүй. Тэгэхээр хамгийн сайн нөхөн сэргээлтийг хамгийн сайн хяналт тавих хүн чинь бис засал хийсэн юм чи өөрөө байдаг. Тэгэхээр аль талаа бодоход Монголдо хэрвээ эмчилгээг авах юм бол хагалгааны дараах хяналт тэр үлдсэн 40% тэр хүн чинь хангалттай аваад явж чадна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хагалгаа хийлгээд бид нар дараа нөгөө хяналттай аягүй сайн бод. Хагалгаа хийгээд 100% болчихж байгаа юм биш шүү дээ тий. Эний чинь өргөс авч байгаа юм шиг бүх юм зүгээр болчихгүй. Тэрний дараах 40% нөхөн сэргээлт энэ бол бас яг хагалгаатай адилхан хэмжээнд айгүй чухал хяналт нь эмчинд тухайн хүнээ үзэх хяналтаа тавих нөхөн сэргээлт хэр явагдаж гин гэдэг дээр хяналт тавих нь илүү чухал ахнаа. Энэ дээр бас нөгөө та өмнө дурдчихсан хагалгаа хийлэг гэд тэр хүн яг анхны шиг нөгөө хөдөлгөөний одоо хөдөлгөөн бол нэлээд хумигддгаа гэж тэгжсэн. Энэ дээр жоохон дэлгэрүүлээ яривал одоо ямар эрсдлүүд юу н хүлээж идэм бэ бидрийг тэр юу яхад вэ? Хагалгаа хийлгэсний дараа шин би нэгэнт одоо хагалгаа хийлгэхээс өөр аргагүй хүрчлээ. Хагалгааны дараа бид нар одоо нөхөн сэргээлтээ яаж хийх юм? Тэгээд хэрвээ нөхөн сэргээлт хийж чадахгүй тохиолдолд эсвэл нөх хөдөлгөөнөө ПТ-тэй ажиллаж байгаа ч хөдөлгөөн цааштай ажиллаад хэрвээ тэрийг хийхгүй орхио шууд хөдөө явдаг ч юм эсвэл шууд ажилдаа орох тохиолдол байгаад идэг. Эсвэл жоохон нөгөө нэг ингэ цааргалаа хөдөлгөөнүүдэд хорчоод идэг шүү дээ. Энэ тохиол ямар эрсдлүүд юу хүлээж идэг вэ? Ерөөсөө л үе нь хөшдөг. Яг анхных шиг одоо хагалгааны дараа жишээлбэл тэр хүн за нэг 100% хүртэл сэргэх хэрэгтэй байлаа гэж бодъё л та. За нэг 95, 80-аас 90% ч юм уу хүртэл сэргэх хэрэгтэй хөдөлгөөн. Эргээд хэвийн амьдралд орох хэрэгтэй. Тэр хувьч нь л буураад явчих байхгүй. Нөгөө явж чадах байсан хэмжээний ачааллыг авч чадахгүйсэн хэмжээний ачааллыг авч чаддаггүй. Өдөр тутамд нөгөө өвдөлт арилгах гад хийсэн хагалгаа маань эргээд нөгөө ачаал авахөр өвдөх юм бол ч ямар ч хэрэггүй болчихж байгаа байхгүй. Тэ нөгөө мис засал хийсэн эмчилгээний үр дүн л буураад байна гэсэн. Тэгэхээр ер нь бол ямар ч гэмтлийн дараа ямар ч одоо мис засал эмчилгээний дараа нөхөн сэргээлт гэдэг зүйл заавал байх хэрэгтэй. Эргээд тэр үйл ажиллагаа нь алдагдсан байгаа юм чи хэвийн хөдөлгөөнд нь оруулахын тулд заавал тэр сэргээн засах гэдэг юм байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тийм юм хийлэхгүй бол нөгөө эмчилгээ маань 100% төгс болохгүй л гэсэн үг. Байж болох хамгийн сайн одоо төвшөнд хүрэхгүй л гэсэн үг. Манай эмнэлэг дээр чинь бол одоо эмч дахиад сэргийн заслын эмч одоо мөслийн эмч сэргийн заслын эмч хөдөлгөөн засалч гэдэг бөөнөрөө цогцоороо бас ингээ баг болж ажиллаад байгаанаас давуу тал болж байна тий. Тийм тэр бол одоо би бол яг энэ грант метод ажилд орсноос хойш яг энэ одоо хамтралыг багийн ажлыг ер нь айгүй супер юм байна да гэж анх орсон цагаас эхлээ бодож эхэлсэн. Одоо ч тийм байгаа. Яг хамтраад явдаг байхгүй. За энэ хүн мис засал хийхэд ийм байсан шүү. Тэгэхээр энэ хүнийг би өнөөдөр ингэж иймэрхүү эрчимтэй би дасгал хийлгэж эхэлмээр байна. Та нар ийм юмн дээр нь анхаараарай. Ийм юмн дээр нь болгоомжлоорой. Тэгэд хөдөлгөөн засалж физик эмчилгээний эмчтэй те аль алинтай ингээд харилцаад явдаг. Эргүүлээд нөгөө хүнийгээ дундаа тавьж тойроод яриад нь штэ тий. Асуудлаа хэлцээд яг хүний хажуудаа суулгах гэж ярихгүй штэ. Бид нөгөө кейсээ дундаа тавьж байгаа ярьдэн штэ. Нэг нэгэндээ багийн ажил яваад байгаа байхгүй. Эргүүлээд одоо над руу бас харилцсан одоо комент фидбек өгдөг. Энэ хүн ингэсэн шүү. Ингээ дасгал хийхэд энэ дээр илүү зовиртой байгаад байна. Тэгэн гот би за тэгвэл наа чи нэг ийм юм байна да. Энэ дээр нь илүү төлөв анхаарал явуучгаа. Одоо ийм юм хийлгэхэд бид нар жоохон айгаад байна ч гэдэг юм уу те бас болгоомжлоо шүү дээ. Тэгэх юм бол энэ дээр бол айх юм байхгүй эсвэл нэрээ болгоомжлон зөв шүү наатах хамаагүй бас ачааллагдуулж болохгүй ч гэдэг юм уу ингээд харилцан ярилцаад явдаг байхгүй. Эмч зүгээр хаглаа игээд орхих ш тэр хүнийг бүх процессд нь хяналтаа тавиад бүрэн төгс эдгэрх хүртэл нь багаар ажиллаж штэ тийм. Би одоо хийсэн эмчилгээгээ 60% хийцэн үлдсэн 40% дээр нь хүртэл хамт хяналтаад явах хэрэгтэй л гэж ойлгодог. Тэгээд эмчилгээнийхээ үр дүнд нэг 80-аас 90% рүү хүрэх юм бол за болчлоо доо л гэж санаа амардаг. Тэгэхээр нөгөө манай дээр жишээлбэл үе солиулсан хүмүүс бол дээдлэн жил хүртэл хугацаар хянагддаг байхгүй. Гэрлүүн дасгалаа хийгээд явуулдаг, эргээд дууддаг, ирдэг. Дасгалаа хийж чадахгүй хүмүүс байна гэрээрээ. Сэргээн засгаа өөрөө сайн хийж чаддаггүй хүмүүс байдаг. Тэгэх юм бол за
физик эмчилгээнд зайлшгүй явах шаардлагатай байна. Бусдын тусламжтай хийхгүй болохгүй байна. Гэт эмчилгээнд ирээд явдаг. Тэр энэ чинь нөгөө дараах хяналтаа айгуу сайн тавьж өгдөг чинь бүрэн төгс хамгийн байж болох төгс хувилбар дээр л идэвхтэй явагдана гэж ойлгож байна шүү дээ, тий. Одоо байж болох хамгийн сайн төвшнөрөө л чиглүүлэх гэдэг. Тэр хүнийг л хооштой өвдөхгүй байх тэр нөхцөлийг л бүрдүүлэх гэдэг байгаа байхгүй. За тэгээ гэртээ дасгалаасаа хийдэг хүмүүс байна. Бас манай эмээ өвнөр чи айгүй мундаг. Айгүй сайн дасгал хийдэг. Яс хийдэг дасгалыг бас зарим. Тэгээд айгүй сайн сайжраад түрээд ирдэг бас гэртээ. Болж байна. Одоо нэг ийм юм дээр анхаарад энэ дасгалаа арай жоохон түлхүү хийгээд тэгээ хоёул нэг сарын дараа иргэд болцсон. Гэт гэрлэн буцаага явуулчихсан. Яйл гэрлүүгээ баярлал яваад гэн. Дахиад сарын дараа ирэхдээ өсөө сайжирч зүрээд ирдэг. Гэх мэтчлээ. Сайжрахгүй байгаа хүмүүсийг нь зайлшгүй бусдын тусламж хэрэгтэй байна гэх юм бол бид нар дараагийн юм руугаа ингээд чиглүүлээ. Тэр хүн алдахгүй ингээд яваад шүү дээ. Хайчиж болохгүй шүү дээ. Болохгүй тий. За яг хөө тэгээ мэрсээр алдагддаг хүмүүс байна. Нэг хол газраас явдаг, баян үлгэн бол ус усаас ирдэг ч байдаг юм тий. Нутаг буцаас өөр аргагүй болчдөг. За тэгээ болж өгвөл уцаар холбогдохыг хичээдэг. Яаж ийн, ийж ийн те. Хөл мүлчин хэр нугарч ийн, тэний чинь ингээд араас нь ингээд холбогдохыг хичээдэг. Зарим нь бол тэгээд орс сураггүй болдог те. Гэтэ тэр нь бага л та. Бага те. Тэгэхээр ер нь бол энэ нөө зүгээр хагалгаа хийгээд орхих биш. Бид ингээд бүх яг эдгэрлийн бүх үе шатанд нь тухайн хүнийгээ хянаад бүрэн одоо төгс эдгэрлээ гэж үзэхтэн тэр хүний амьдралын одоо чанар нь нэлээд дээшлүүлээд орхиж байгаа. Энэ бол би бол хамгийн зөв алхам гэж бодож байна. Ихэнх хагалгаанууд бол хийсний дараа хөрхий орхигдох одоо хөдөлгөөн заслаа өөрөө гэрээрээ хийх эсвэл дахиад нислэгийн эмчийг сонгоно дахиад хөдөлгөөн засалж өөрөө олж сонгодог тий. Гэтэл эн чинь нэг цогцоороо яваад нэг эмчээрээ бүтэн хянагдана гэдэг бол айгүй давуу талтай л надад. Яг хүндээ чирэгдэл багтай байхгүй төв багтай ойлгомжгүй юм ерөөсөө байхгүй тий. Хин тантхаа мэднэ. Энэ хагалгыг чинь эмч хийсэн юм чи бин дээр л очиж. Эмч нь сэргийн засах руу чиглүүлнэ. Сэргийн засах эмч нь ойлгомжтой тий. Тэгэл байж байна. Энэ дээр бас нэг миний нэг хэлэх гээд юм нь ер нь ингээд хагалгаанаас гадна ямар ч төрлийн гэмтэл авсан бай. Одоо зарим шүрмсний өрөвсөл одоо нөгөө шүрмсний өрөвсөл гэл бүр эхлэхэд нь ярьсан шүү дээ. Тэгэхээр зарим тохиолдолд хөдөлгөөн хязгаарладаг байхгүй тэр чинь. Тэ бэхлэгээ зүүчдэг 2-4 хоног бэхлэгээтэй явдаг. Тэр хөдөлгөөний хязгаарлагдчихсан л гэсэн үг шүү дээ. Эсвэл бол ямар нэг байдлаар зөөлөн эдийн гэмтэл авдаг. За энэ тохиолдлуудад нөгөө хөдөлгөөн хязгаарлаж барих юм эмчилгээнүүд хийгддэг. Тэгэхээр ингээд гэмтэл мис заслын дараа тэр нөгөө гэмтсэн хэсэг чинь хагалгаа хийгдсэн хэсэг чинь үйл ажиллагааны алдагдал гэдэг юм үүсдэг гэдээ ярьсан тийм. Тэгэхээр энэ үйл ажиллагааны алдагдлын араас заавал нөхөн сэргэлт байх хэрэгтэй. Тэгэнгүүт одоо нөгөө нэг жилийн өмнө ингээд хагалгаа хийлгэсэн юм аа. Одоо ингээд ачаал их хөр өвдөд байна гэд хүмүүс ирдэг. 2 сарын өмнө шагаагаа эйгүү гიშгсэн юм аа. Тэгэд би 14 хоног гипс тавилсан. Зарим нь бол гипс тавилахгүй явчихдаг ингээд хөдөлгөөнд. Одоо өвдөд байна гэд 2 сарын дараа 3 сарын дараа ороод ирдэг. Тэдний дийлэнх шалтгаан нь юу гэдэг юм гэхээр нөгөө гэмтэл мисцлийн дараах сэргээн засах юм хийлгээг өгөөс болоод нөгөө нэг юм маань гүйцэд сэргэхгүй байгаа учраас үйл ажиллагаагаа дийлэхгүй байгаа байхгүй. Тэгэхээр зовирлуулад байдаг байхгүй. Хүнээ өвтгöd. Тэгэхээр ер нь бол ямар ч гэмтлийн дараа ямар ч эмчилгээний одоо мисцлийн эмчилгээний дараа сэргээн засах гэдэг юм заавал байх ёстой шүү. Тэгэхээр ер нь бол ингээд өвдөлтгүй болчлаа гэд хаяад явчих ерөөсөө болохгүй. Эргүүлээ тодорхой хугацаанд эмчийнхэн заавар зөвлөгөөгөр хяналтанд бас явж байгаад тэгээ гүйцэд сэргснийхэн дараа эмчээ салах ёстой. Тийм ээ. Тэгээ нөгөө нийт эмчилгээний 60% мис засал 40% сэргээн засах гэж бас түр яриад байна шүү дээ. Тэгээ тэр үлдсэн тэр сэргээн засах нөхөн сэргэх гэдэг юм чинь өвчтнөөс өөрөөс нь 100 хамааралтай юм байхгүй бас тийм. Бид нар бол чиглүүлэх л үүрэгтэй байхгүй. За ингээд зөв юм чиглүүлээ, дасгалын зөв зааж өгөөд тийм. Ийм юм та хийгээрэй гэд ингээд зааж зөвлөөд тийм хугацаагаар хийгээрэй гэд ингээд суурийн тавиад өгчгөр хүн өөрөө л хийх юм. Түүнээс биш нөгөө эмч хөдөлгөөн засалч нар чинь өдөр болгон ингээл гэрт нь гүйжиж юм уу дагаж явал дасгалаа хийв үү хаа гэд яваад чадахгүй шүү дээ. Тэгэхээр хүнээсээ бас айгүй шалтгаалдаг. Төгөлтөр эмч болоод хамгийн их баярлсан тийм мөч юу вэ? Та ингээл эмч нар бид нар ингээл айгүй олон хүмүүсийг идэрч байгааг хараад айгүй баярлдаг. Тэгээ яг ямар үед та ингээл за эмч болсон доо. За би яг зөв мэргэжлийг сонгожээ. Би яг зөв замаараа явж байна гэж боддог вэ? Илүү хувийн асуулт. Хизээ чинь мэргэжилтэд эргэлзэж байгаагүй. Оюутан багтаа нэг удаа шантарч ирсэн гэж. Айгүй их шалгалж үлэг авдаг. Тэрний дунд нь нэг удаа нэг амар шантарч ирсэн. Тэгээд манай аав надад
зөвлөгөө өгөөд тэ одоо нэг хүүгээ зоригжуулах нэг тийм ярилцлага бит хоёр хийгээд тэгээд эргээд нөгөө шалгалж үлэг юмнуудаа ингээд өгөөд сургуулаад өгсөжсэн. Гэмтлийн эмч болох шийдвэрийг бол би 100% шууд өөрөө гаргасан. Яг энэ чиглэлийг сонгосонд бол хизээч харамсаж байгаа. Хизээч харамсаж байгаа. Нэг ч өдөр шантарч байгаагүй. Тийм. Баярлахын хувьд бол өдөр болгон баярлдаг. Өдөр болгон мэдээж одоо бүх хагалгаа 100% төгс болохгүй, тийм ээ. Бүх өвчтөн 100% идэхгүй. Бас тийч тодорхой хэмжээний бидний зүгээс нүдэнд харагдахааргүй, гарт баригдахааргүй хянах боломжгүй зүйлүүд бас тохиолдож болдог, тийм ээ. Хүндрэл тохиолдох үед бас байна. Эргээд тэрийг хүнтэйгээ ярилцаад тий дараагийнх нь арга хэмжээг аваад ингээд хамгийн жаргалтай юм нь бол тэр хүмүүс хүн эргээд эрүүл саруул болоод имлэгээс гарч байгаа. Эргээд инээгээд уулз. Анх ингээл өстой зовж ингээл хамаг өмсгөн зангирсан, хамаг хөвсөн цовцсон ингээл өвдөж орж ирж исэн хүн эргээд хяналтандаа эрэхтэй инээгээд орж ирж байгаад нь бол хамгийн жаргалтай байдаг шүү дээ. Харин. Би бол эмчнэрийг аяг хүндэлдэг. Тэгээд би хоёр салбарт ямар ч одоо арын алга байхсгүй гэж үздэг байхгүй. Жишээ нь манай одоо хамаатны үед одоо 10 жилээ төгсөж байгаа дүүнер ч юм уу эсвэл найз нөхдийн одоо хүүхдүүд ч юм уу тий анагаахт оруулаад өгөөч гэж боддог байхгүй. Би юу гэж хэлдэг вэ? Танаа хүүхд тэнцэг бол танаа хүүхд эмч болж чадахгүй. Эмч барилгын инженер хоёрыг би ямар ч арын алгаар орохсгүй мэрэгжил гэж үздэг. Тэгээд эмчнэрийг аягүй хүндэлдэг. Тэгээд хэрвээ чадахгүй бол чадах хүртлээр хичээлээ хийгээд хэдэн жил бэлтгэндээ 1 жил, 2 жил, 3 жил. Хэрвээ чадахгүй бол өөр мэрэгжил сонгоо. Яа тэгэхээр яг хүний амь насыг гарн дээрээ барьж идэг хамгийн чухал мэрэгжил шүү дээ. Тэгэхээр анагаахын оюутнуудыгаас аягүй хүндэлдэг. Маш хичээдэг те. Үнэхээр өдөр шөнөгүй хичээлээдэг те. Анагаахын оюутнууд маань. Тэгэхээр ер нь бол би яг энэ дээр яг ийм байр суурьтай байдаг. Тэгээ анагаах бол хамгийн сайн, хамгийн шилдэгүүдийг төсөх ёстой. Тэгээд тэр хамгийн шилдэгүүд нь яг арт иргэдийн төлөө тангараа өргөөд ажиллах ёстой гэж би бол боддог. Зарчмын үед л яг арын алга гэж юм угаасаа байх ёсгүй байх л та гэж. Тийм шүү дээ. Арын алга энэ хоёр мэрэгчлэгээд онцлоод байх биш. Ер нь зарчмын үед бол арын алга гэж хаанч байх ёсгүй байх тий. Гэхдээ яг тийм 100% төгс нийгэм гэж байхцгүй л байх л та. Ер нь бол яг мэдээж зориг байх ёстой. Чин хүсэлтэй эмч болно гэсэн хүсэл байх ёстой. Мэдээж харгуу хөдөлмөр байх нь бол ойлгомжтой. Хамгийн чухал юм нь сэтгэл байхгүй. Сэтгэл. Хичнээн мундаг сураад хичнээн сайн мэдлэгтэй байгаад сэтгэлгүй болвол тэр хүн эмч болж чадахгүй байхгүй. Сэтгэл. Одоо манай тасгийн эрхлэгч Батгүн ерөөсөө намайг анх ажилд орсноос хойш л яг л ийм л юм ярьдаг. Сэтгэл. Тэ? Сэтгэлтэй л байх хэрэгтэй. Чи 100% одоо төгс мэдлэгтэй байх албагүй. Тэ? Бид хоёр энэ өвчний талаар бүх юмыг мэддэг байх албагүй. Гэхдээ бид нар мэддэг хэмжээндээ хийгээд дээрээс нь сэтгэлээ гаргах юм бол хангалттай хэмжээний үр дүн гарна. Тэ? Маш гоё хагалгаа хийчихэд хүнтэйгээ муухай харьцаад байх юм бол чи ямар ч үр дүн гарахгүй шүү дээ. Тэр хүний сэтгэл ханамж байхгүй болчих шүү дээ, тийм ээ. Маш сайн хагалгаа хийчихэд эргээд хянахгүй байвал тэр чинь сэтгэл гарахгүй л байна гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Хянахгүй бол нөгөө 40% алдагдана. 40% алдагдвал хүн маань дараа нь өвдөө зовоол яваад эмчилгээ маань сайн болохгүй л гэсэн. Эмчилгээ маань үр дүнгүй байхгүй. Тийм. Тэгэхээр энэ бүх юмн дээр чинь сэтгэл гэдэг юм чинь бараг 40-50% эзлээд байгаа. Тэгээ маш сайн сэтгэлтэй хүний төлөө л гэсэн сэтгэлтэй байх л шүү дээ гэж байна. Тэгээд хүний төлөө гэдэг сэтгэл дээр бид нар аяг өдөр тутамдаа аяг хүнд хүмүүсийг үзээд дахин үзэж байгаа шүү дээ. Энэ дунд жишээ нь зарим эмчнэр нөгөө анхны хараагаа хүмүүсийг хайрлаж байгаа. За энэ хүмүүсийг эдгээч гэсэн тэр сайхан сэтгэлээ нэг хэсэгт нь очиод алдчихд юм шиг байна. Тийм учраас энэ нөгөө бусдын төлөө гих сэтгэлээ алдахгүйгээр ажил мэргэжлээ өргөжлүүлнэ гэдэг эмч хүний бас нэг том даалгавар юм шиг. Тийм бах. Тэгээд яг одоо нөгөө Монголын эрүүл мэндийн салбар чинь бас зарим шатлал дээр маш их хөндөр ачаалттай байдаг тийм. Өдөрт одоо нэг эмчийн хүн үзэх норм гэж стандарт хэмжээ тоо байгаа шүү дээ. Нэг эмч тэдэн хүнд үйлчлэнэ гэдэг. Гэтэл тэр тоо норм нь 2-3 дахин даваа явцсан байдаг. Өвөл болохоор л эмнэлгийнх нь орон дүүрсэн коридороор хүүхдүүдэд хэвтүүлсэн байж байдаг. Энэ нь бол стандарт биш байхгүй. Тэгэхээр хит их хөндөр ачаалттай нэг хүнийг нүдэл байвал стресстэй бохомдох нь бол ойлгомжтой л байх. Тийм ээ. Тэгэхээр тийм өндөр ачаалалд бас ингээд
ажил мэргэжлээсээ шантарахгүй ажиллаад явж байгаа эмчнэрээрээ бас айгүйх бахархдаг. Ялангуяа хүүхдийн эмчнэр. Тийм бас ялангуяа өвлийн үйлрэлт хүүхдийн өвчлөл айгүй өндөр адаа шүү дээ. Тийм. Тэгээд хүүхдийн эмчнэрийг бас харахаар айгүй хайр үрээд. Хүүхд чинь ёо гэж хэлэхгүй шүү дээ. Энэ хүүхдүүд энэ ингээд байна. Өө нэг жоох урчин нойр мутан онлон гэж хүүхд ярихгүй шүү дээ. Тэ? Тэр цэвэр мэдрэмж байхгүй. Айгүй нарийн торгон мэдрэмжтэй хүмүүс байдаг болоо гэж боддгийг. Манай эмийн намайг бас хүүхдийн эмч бол гоё гээд. Тэгээ би их нэлхсээр анх дадлага хийж байхдаа шууд чадахгүй юм байна гэдэг шууд мэдсэн. Үнэхээр тэр хүүхдийн гарлуу тэр судас руу тариа хийж байгаа совилогч нар те ямар нарийн торгон мэдрэмж вэ те гайхалтай. Би бол тэр хүмүүсийг хараад бас айгүйх бахарх. Төгөлдөр эмчийн гэр бүл дотор эмч эмнэлгийн салбарын хүмүүс байдгүй. Зөндөө. Эмчнэр ер нь үе удам дамжиж аваад байна уу? Мэдгүй. Манай хоёр өвөө ч хоёулаа эмч. Нэг нь дотрын эмч байсан. Нэг нь бол эмзүүн салбарын бас аягүй том профессор юм байсан. Одоо энэ эмзүүн салбарын номнуудыг бүгдийг биччихсэн тийм хүн байдаг. За манай төрсөн ихч одоо neurosurgery гэх мэдрэлийн мэсчлэр Америк нэгдсэн улсад сая резидент төгсөөд одоо яг ажлын байран дээр гарч байна. Тэгээд эргэн тойрондоос эмчнэр байна ойрхон тийм байна. Ер нь одоо яг юм хүнд цаг үед эмчнэр яг энэ өргөсөн тангарахтаа үнэнч байгаа хүмүүсийн төлөө ажиллаж байгаа. Тэр ингээ харахаар ер нь юм удам дамжсан эмчнэр л яг юм хүнд үед эмнэлгийн салбарыг сонгож эмч гэдэг мэргэжлийг сонгож орж тэгээд тэрнээсээ шантрахгүй яваад байна уу даа л гэж хараад. Оюутнууд ялангуяа айгүйх эмчээрээ сураад явж ирснаа дундаас нэг шантраад өөр мэргэжил рүү хөрвж байгаа юм шиг надад бодлоо ажиглагдаад байгаа байхгүй. Гэхдээ хин хөрөхгүй хамгийн бага цалинг аваад хамгийн өндөр ачааллыг аваад ажиллаад байна гэхээр яг юм 2 дахь 3 дахь үеийн эмчнэр хамгийн их хүнд үеийг ингээд нуруунд дээр үрчнүүгээ харж байна. Тэгээд төгөлдөр эмчийг бас яг анх ярьж эхлэхэд л гэр бүлд нь яг юм эмнэлгийн салбарын хүн байдсан байна гэсэн мэдрэмж авсан. Тэгээд энэ үед бас эмч болоод Монгол улсынхаа эрүүл мэндийн салбарт яг үүрэх ёстой ачаагаа үүрээд хамт байгаад баярлалаа. Тэгээд олон хүмүүсийг бүрэн төгс идэрх тэр алхам руу чиглүүлж байгаад бас танд талархал илэрхийлээ. Тэгээд хамгийн сүүлийн мөчийг танд үлдээ хэлэх үг байна уу? Сануулах одоо сонсогч нарт маань за яг энэ дээрээ л таад манай анхаараараа гэж. За өвдөд зовоод байвал битгий үрийгээрээ тийм ээ. Зайлшгүй эмчид хандаж үзүүлээрээ залууч бай, настай хүмүүсч бай бүгд адилхан тийм ээ. Эмнэлэг дээрээ нэг үзүүлээрээ юу болоод байгаа хүн мэдчих хэвээр. Тэрнийхээ дагуу хойш дээр нь яах юм бэ гэдэг тэр юмаа мэдээд авах хэвээр. Тэгэхгүй бас одоо юм хөгжөөд байна. Зураг телевиз, сошиал олон нийтийн сувгууд бас маш ихээр хөгжиж байна. Энэ болгоноор гарч байгаа юмд бас тодорхой хэмжээний шүүлтүртэй хандж байгаарай, тийм ээ. Хамаа намаагүй юмд итгээд хамаг мөнгө санхүү цаг зав юмаа ингээд золионд гаргаад байв. Юуны тулд мэрэгжлийн хүмүүс байгаа байлээ те. Мэрэгжлийн хүмүүст хандж байгаарэ гэж одоо хүмүүстэй хэлье. Тэгээд ямар нэг байдлаар өвдөд л болохгүй л байгаад байвал битгий үрийгээрээ л гэчлээ та. Тэгээд залууч бай, тийм ээ. Тий. Маш их баярлалаа. Тэгээд доктор Грандмед подкастын энэ удаагийн дугаарт тэгээд доктор төгөлдөр оролцлоо. Ингээд энэ удаагийн дугаараа энэ үргээд өндөрлөе. Сүүлийн хэдэн 7 хоног миний баруун тохой зүгээр л намайг амраахыг хүсэхгүй байгаа юм шиг хатгаад хатуу юм барих болгонд өвдөд байх боллоо. Би өдөр тутамдаа юм өргөж ачаа зүүдэг ажилтай хүн л дээ. Гэтэл нэг өдөр ажил дээр хүн тайрцаг өрөх гэж байтал тохой маань яг л тасхын татах шиг болсон. Тэр өдрөөс хойш бүх зүйл дордож эхэллээ. Юм өргөх бүр төвдөн заримдаа бүр аяг барихад ч хүчгүй мэт санагдав. Орой бүр улмал өвдөлт маань даамжирч гар маань ядраад баруун гарын маань гадна хэсэг их мэдрэг болоод байлаа. Хөдөлгөөн хийх бүр төвдөн өвдөлт маань дотроосоо хатгаж байгаа юм шиг. Баг зэрэг амархад гайгүй болдогч эргээд ажиллаа эхлэхээр дахиад л хатгаж өвдөнө. Сүүлдээ тохооны маань өвдөлт даамжирч эвгүй мултарсан мэдрэмж төрлөө. Тэгсэн ч би эмчилгээ хийлээгүй. Гэтэл энэ удаагийнх шууд хавдаад баруун талтаа мэдгэдэггүйц өвчлөлттэй болчихлоо. Яалтчгүй болж эмчтэр очлоо. Эмч маань үзээд баруун тохон гадна хэсэгттэй их эмзэглэл байна.
Булчингууд танд баг зэрэг чанаралтай байна гэж хэлсэн. Эмчийн үзлэгээр гараа сунгаж нуглах болгонд өвдөлт авч зарим хөдөлгөөн дээр бүр хүчгүй санагдсан. Эмч маань хэлэхдээ хажуу талын эпикондилинт бэнд гэж унширсан. Хүүтэн жин 50 зөөлөн дасгалууд тогтмол хий. Ачааллаа багсах гэж зөвлөлөө. Одоо эмчийн хэлж өгсөн бүхнийг ягштал баримтлаад эдикэл үлдлээ. Хамгийн гол нь ажил дээрээ өөрийгөө баг зэрэг хайрлах хэрэгтэй гэдгийг ойлголоо.